шинэ 7 хоног эхэлж байна. Ер нь ойрын үед энэ смартфон гэдэг утсаа солимоор санагдаад тийм болчихно. Смартфон уу? Тэ одоо ухаантай утас гэдэг байгаа. Сүүлдээ бүр арай л илүү хитрхи их ачаал хитрхи ухаантай болчиход. Харин энэ утаснаас л болж юм л да. Одоо хайртай хүмүүс ч гэсэн хоолнд цуг орохороо ингээд хоорондоо ярьдаг юм уу, өөр хүмүүстэй ярьдаг юм уу? Амьд харьцаа, найз нөхдөд амьд харьцаа байхгүй бол. Шинэ үг гарцсан байлээ сонссон уу? За. Бандалт ихтийн батарей диско гэдэг. Ингээл уцаараа оролдоод байдаг. Нэг найзуудын уулзтанд нэг ярих юм нь олддог юм уу гэдэг. Тэгсээр хагаад батарей дуусдаг. Бас хошин шог байсан биз дээ. Нэг хурим найр сайхан боллоо яасан гэсэн чи тэр хийж байгаа газар нь Wi-Fi байхгүй газар гинэ. Тэгэхээр хоорондоо харьцаа. Тийм байна. Хамгийн эхэлж би зочноо студид урих гэж байна. Миний зочин бол Scheme Авто клуб сонирхчдын нэг клуб байгаа. Энэ клубын тэргүүн Эрдэнэ булган гэж залуу. Бид хоёр бас урилга өгөхдөө дрифт гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ, эргэлдээд байдаг. Тэр зүйлийг нь бодитоор нь үзлээ. Бас дотор нь сууж үзсэн. Энэхүү сууж үзсэн. Аимшигтай мөртлөө их сайхан санагдсан. Тий. Тэгэхээр би зочноо урьж байна. Ингээ Эрдэнэ булганыг студид урья. За. Машинтай өмнө бол чоппертой зочин маань бас чоппертойгоо орж ирж байсан бол тий өнөөдрийн зочин маань бас ганган хүлэгтэйгээ студид орж ирж байгаа маань. Энэ тухай одоо ингээ ярилцсан юм байна. Миний зочин Scheme Авто клубын тэргүүн Эрдэнэ болгон. Сайн байна уу? Урилгыг хүлээн авсанд баярлалаа. За сайн байна. Шал өөр хүнээр төсөөлж ховц сонор эсвэл ийм иш ороод суув. Хитрхи даруухан юм а өөрөө бас уралддаг. Уралдааныхаа гоё хувцастай ирээрээ гэж би загсан боловч ирсэнгүй. Яагаад хувцас өмссөнгүй Эрдэнэ болгон. Зондрыг шавдаг машинтай ирэг болохоор. Шарвдаг машинтай ирээгүй болохоор энэ шарвдаг машин биш юм уу? Зүгээр каст машинтай ирсэн. За. Мэдээж ирэг ингэж хамаагүй будаж шунгахтаар бас зөвшөөрдөг юм болоо зөвшөөрдөг. Зөвшөөрлийн аавн л та. За. Энийг одоо жишээлх юм бол ямар өнгөтэй машин гэж зөвшөөрөл дээр байна? За одоо энэ өнгөө нь бол харсаар л гэж өнгөрлөвч та. Тийм үү. Эрдэнэ болгон шаравдаг машин гэж би анх удаа сонсч байна л да. Би машин болгоныг шаравдаг гэж боддог шүү дээ. Машин болгон шарахгүй. Шаравдаг машинууд тусдаа. Энэ одоо тэгэхээр дрифт хийдгүү машин гэсэн үг. Хийдгүү зүгээр кастом. Кастом гэхээр яах вэ? Кастом гэхээр одоо ингэж зөв мөхцөлөх юм бол уралдааных биш. За. Зөвхөн одоо гангарааны юм уу? За гангарааны гэж хийж болно да. Гангарааны. Янз бүрийн юмар одоо тоноглосон машин гэдэг л. Энэ гаднах бодолтой шийдлэг чиний хөө эсвэл өөр хэнийг нэх юм уу? Санаанд. Томаач Чензо гэж залуу. Шивээс хийдэг боди харт хийдэг залуу байгаа юм л да. Энийг ер нь бол шивээс чиг харуулж байна. Машины шивээс байхгүй. Нүд байна. Тэр нүд айгу яг намайг хараад байгаа санагдаад. Эрдэнэ болгоныг би өнөөдөр яагаад зочноор урьсан бэ гэвэл хүн болгон л янз бүрийн өөрсдийн сонирхолтой байдаг штэ тийм ээ. Энэхүү сонирхолтой үнэн ч шудраг явдаг хүмүүсийг л ихэвчлэн бид нар бас ураад байдаг. Scheme гэдэг авто клубыг байгуулсан тийм ээ. Яг спорт сонирхдаг, дрифт сонирхдаг залуучууд нийлээд ийм одоо хүмүүс клубтэй болж байгаа юм чинь бид нар ч гэсэн бас ингээд сонирхлоороо клуб байгуулах гэсэн үгнээс 11 залуу нийлээл энэ клубыг байгуулсан. Ярих юм их байгаа. Тэгэхээр бид хоёроос дрифтийг цуг хийсэн ч яваа. Би ажууд суугаа явсан. Энэхүү сурвалжлагыг үзээд студид эргэж олзъя. За би урилга Эрдэнэ болгоно гэдэг залууд өгөх гэж байна. Энэ залуу бол автоспорт сонирхдаг залуу байгаа. Хүн болгоно л өөрсдийн гэсэн сонирхолтой байдаг. Гол нь энэхүү сонирхолтой үнэнч тэгээд энэнийхээ төлөө бас зүтгэдэг байх хэрэгтэй болов гэж боддгийн. Тэгэхээр найзуудтайгаа бас энэ чи хүү 7 удгийн энд байгаа гэсэн би энд урилга өгөхөөр ирж байна. Эрдэнэ болгонтой танилцъя.
За мэдээж хэрэг сонирхолтой яриа өрнө. За сайн байцгаана уу. За 4 урилга нэвтрүүлгээс явж байгаамаа. Тэгээд өнөөдөр би зочноор өөрийн чинь оруулах гад зориод хүрээд ирлээ. Миний урилгыг үлээ авна уу? За баярлалаа. За тэгэхээр мэдээж хэрэг энд бол найзуудтайгаа бас дрифт хийж байгаа шиг байна тийм ээ. Бэлгэлгээл. Эрдэнэ болгон бол дрифт хийдэг учраас үзэгчд маань сонирхолтой байх болов уу гэдэг юу хийдэг залуучуудын гэдгийг одоо сонирхцгаая. Дугуй бол байхгүй бол Дугуй. Тэр нэг 2 цаг шарахад л ер нь дугуй дуусан да. Хичнээн дугуй шатаасан бол яг тоолж үзээгүй. За нэг 100 бол байгаа хөө. Нэг дугуй нэг 40-с 50 мянган төгрөгийн хооронд л байгаа да. Яг хобби болохоор тэгээд энэс л кап авчихлаа. Энд хамаг юмал зориулдаг шүү дээ. Тэгэл машин тэр алдаж өрөөд машин боржуур энэ төр гуйдах юм бол тэгэл хойд тэнглэг мэгтэй биш юм шиг. Бүхэл юм эвдэрх юм бол тэгэл ер нь мөрөхгүй байхад бол тэгэл мотор элдэж хорогдно. Янз бүр тиймэрхүү асуудал зөндөө байх шүү дээ. Хамаг бол маслт босоо сайн цаг тухайд нь сольжээвэл тэгэл ер нь гайгүй. Шарвдаг машин 2 машин баг. JZX гээд 100 Mark 2 тэр Nissan Skyline гэдэг бас нэг машин баг 32 гээд. Тэгэхээр дрифт гэдэг зүйлийг бол ер нь миний хувьд анх удаага дотор нь сууж үзэх чинь мэдээж хэрэг өөрөө барьж чадахгүй юм чинь Эрдэнэ болгонтойгоо цуг суугаад айхтар үзүүлбэрээс нь хөнкөө явж болох уу? За тэгэхээр дотор талд ямар хөө байдгийг одоо үз сонирхъя. За ёо. Мэдээж хэрэг бүсийг хамгийн ихэнд хийхгүй бол болохгүй л дээ. Бүсээ өслөн. За. Анхаарах өөр юу вэ? Зүйл Анхаарах юм чинь. гайгүй юу? За. За. Ёо. Энэ чист бүхсэн авцсаар адил таарлаа. Ямар ч амар юм. Өөрөө уун гэж бол ерөөсөө байхчгүй юм байна. Зүгээр чөлөөт үзүүлбэрийн хэсгээс нэг жил да. Тэмцээн уралдаанд мэдээж хэрэг заагцсан юмнууд байдаг те. Тий. Заагцсан Заагцсан тойргоо. тойргоо. Тэгээд За анх удаагаас суулаа. Үнэхээр гоё үед гоё мөртлөө бас аимшигтай юм бэ. Бид нар анх дөрүүлээ энэ клубыг байгуулж ирсэн. Булгаагийн санаачлагаар. Тэгээд манай булгаа бол ер нь айл тал дээр авьяастай. Бусдаа нэлээд нийтж байдаг. Тийм залуу байгаа. Тэгээд бид одоо клубийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр бас хэд хэдэн ажлууд хийгдэж байгаа. Нэг 2 дууны ажил байгаа. Тиймэрхүү ажлууд дээр нь байгаа да. Бидний бол тэмцээн дээр яг юунууд дээр л бүрэлдэхүүнээр л орж байгаа. Яг амжилт үзүүлж байгаа тамирчин маань бол Эрдэнэ болгон л байна да. Ханхан өөрөө гэхдээ энийг л яваадах юм. Айснаа нуугаад энийг гэсэн юу? Хүн чи айхаараа инех юм уу эсвэл бол хүн алдаг гэвээс тээ. Тийм үү? Хүн алдгүй байлгүй дээ. Ичгээрээ юу лөө? Сая би юу бодсон гэхээр энэ дрифт хийсний дараа, шаралт одоо яг мэдэрсний дараа хүний ямар мэдрэмжүүд арилж бас ямар мэдрэмж шинээр содвол магадгүй айцаа давахын тулд нэг дрифт хийхдээ яг хавхуу шиг сая явчул ямар бол гэж бодогдоод байгаа юм. Одоо бол их л гоё л байдаг шүү дээ. Өөд дотроо бас айх юм байна л да. Янз бүрийн алтан байна гэл шаралтаа мэдрэхгүй бас нэг янз бүрийн жижиг шажиг алдаа гарах. Тэр өвснээс өөрөө айдаг мөртлөө тэрийг л давахын тулд л явдаг шүү дээ. Энэ өөрөө нэг спортын нэг төрлөл дөө тийм ээ. Сая өөрөө бол 3 машинтай хувьдаа засаад босгоод эсвэл худалдаж аваад янз бүр болгодог. Тэгэхээр уралдаанд зориулагдсан машинууд нь болохоор тустай байх шиг байхгүй. Би нэг зүйлийг гайхсан. Сая нэг найз нь ярьсан шүү дээ. Булаагийн талаар. Тэгснэ нэг төлхөр нь тэр найзд нь ч байж байгаа шиг. Тэр найзынхаа машиныг аваад хамаагүй эргээд байх. Тэгс нөгөө найз нь зогсож байхад
би машинаа хайрлаад эргэж чадахгүй байх чинь миний машиныг аваад чи эргээд байх юм хэрэг машинуудны тийм дундын өмч юм шиг төлхөөрөн чинь нэгэнд нь байж идэг зүгээр л аваад хэрэглээл ингэж тойроод байхаар нь гайхсан байхгүй зүгээр найзууд болохоор тэгдэм үү нэг клубийнхэн гээд хамаагүй байна уу машинд ер нь бол их хамаагүй л хандаад шиг санагдаад байна. Клубийнхэн тэгээ найзууд болохоор тэгэл хамаагүй л. Яг нөгөө эдийн засаг талаас нь саяны сурвалжлагаас хараад за ийм эрсдэлтэй тийм ээ хичнээн сайхан мэдрэмжийг авдаг ч гэсэн тэр эрсдэлтэй одоо миний нөхөр ийм байлаа л да ийм сонирхолтой байлаа яваадаг л 2 цагийн дотор 200,000 төгрөг шатаач орж ирэл надад л хэцүү. Тэрнийхээ чинээгээр л ажилдаг байх л гэж бодоод байна та. Харин одоо тийм л ах та бодвол тэр нь болгоо шарвж байгаа шиг ярь. Харин тийм яг бижилэх гэдэг. Ярдг нь уус их нам бас харж байхад рок хөгжим сонсоод идэм шиг байлээ. Тэгэхээр бас дрифт хийдэг залуучуудын хувьд сонсдог тийм хөгжим байдаг юм уу те? Ер нь хөгжимтэй бас холбогддггүй юм. Их тийм эмоцтой хүчтэй спорт шиг л харагдаад байна л да. Тэгэл яг чанга ярих бол манай үзэгч зарим нь сонсохгүй шүү. Яг тэр хин гэсэн хөгжим байхгүй. Ер нь л хипхоп хөгжим сонсгоо те. Хипхоп. Ийм сайхан гэдгийг хизээ яаж яагаад мэдэрсэн юм бэ? За ер нь би ер нь хүүхэд байгаасаа л машин сонирхдаг. Тэгэл ер нь л кардан мардан татвал ер нь айл тусгал ер нь шарвчих гал үздэг байсан. Тэгээд нөө урдаа хөтлөгчтэй машинаар юу яадаг. Одоо уулзур мулзур дээр орж ирэл кардан мардан татвал тэгэл заримдаа ч боржир мөргөл машинаа хөвтөл тэгэл сүүлд нь ингээд нийт ингээд үзчихэл тэгэл яг дрифт гэдгийг ардаа хөтлөгчтэй машинаар ингэж хүчтэй мотороор эргэж хийдэм юм гэдгийг мэдрэл тэгээд хамгийн анхны машин бол 90 Mark 2 байсан. Тэгэл тэрэн дээр 1 JZ мотортой 90 Mark 2 дээр л ихэнх юмыг сурсан да. Гудамд бас явж байгаа л ингээд шарвж барих тийм танхаа нөхдүүд бас явдаг л да. Тийм ээ. Тэгэхээр тэрийг уг нь зориултын газар нь хийж явах ёстой. Манад зориултын талбай байхгүй гээл зураг авах гал очихэр чинь бас тийм талбай байхгүй учраас яалтчгүй бид нар сая хөдлөө удаг дээр очсон. Тэгэхээр хідэн дээр бумаар барьсан замын маань хідэн нөхдүүд очиод ингээд бодоо олгоо ажиллаа гээл ярих зүйлүүд их л байгаад байх шиг байна. Тиймэрхүү мэд зөндөл гарт. Яг дрифт яг бэлдсэн хийцэн тийм талбай бол байхгүй. Одоохондоо энэ спорт чинь дөнгөж хөгжөөл. Одоо сүүлийн 2-3 жилд л ер нь харьцангуй илүү төвшөлттэй хөгжиж байгаа. Тэгээд одоо зам хийгдэн нэтрийг л яригдчихлаа баг. Зөв зам зориултын талбай хийгдэх юм уу? Хийгдэнгээ яригдчихлаа байгаа. Тэгээд тэр нь одоо хизээ. Зам ивдэхүү одоо ингээл хоёлаа бас нилээ эргэсэн штэ. Тэгэхээр ингээл зөндөө тойрол эргээл дугуй шатаал байна гэдэг чинь замд бас өдрөлгийн тал гардаг л байх та. Замд бол өдрөлгийн тал бол ямар ч байхгүй штэ. Тэгтээ дүү хаймар дугуй шатаал эргэжлээ юм чинь тэгэл. Тийм дугуй шатна үхээс гэсэн тийм зам бол байхгүй юм бол. Яг бордюр өнтер цохиулж байгаа. За бордюр өнтер цохиул машин чивдрэн бордюрч эвдэрнэ. Тэгтээ тийм тохиолдол бас ховор эсвэл байн тохиолдол мөргөөд. Эрсдлийг яаж тооцоолдог вэ? Жишээлбэл хэдэн баячуудын хүүхдүүд дрифт шоу хийж хагаад осол гарсан гинэ ч гэдэг юм олон нийтийн дунд байдаг ойлголт нуулгүй ихэд PR нь бол бараанд байдаг шүү дээ. Тий, ер нь бол хүмүүс ойлгодог хүмүүс нь бол цөөхөн зөвхөн баячуудын хүүхд ундаг дандаа мөнгөтэй судал энэ спортыг энэгээр зүгээр тоглолтог л гэж ойлгодог. Одоо бол тийм биш болцсон. Ер нь спорт гэдгээр нь хөгжүүлээд яваад ер нь одоо ихэвчлэн ер нь дандаа сонирхдаг залуучууд сонирхож байхаас яг тийм баяа илүү хөвт ингээд байгаа юм бол түрүүн тэр кайф гэж ярьж байсан тэрийг бас тодруулж асуумаар санагдлаа л да. Одоо яг ямар кайф жишээ нь одоо өөрт чинь мэдрэгдэж байна те. За одоо ингээд тэг яагаад одоо би бол 1-2 суугаал тэгэл за гэх л байх л та. Тэгээ байнга хийгээд байна гэдэг чинь ингээд нэг тийм нэг юм өөрөөр чи хөтлөөд байна уу яагаад тийм. Нэг бол цаанаасаа бас тийм хүмүүс кайф авдагаас гадаа байдаг юм. Спорт гэдгээ бүр хөгжүүлээд явж байгаа болохоор илүү сонирхолтой. Before you try to do me a solid, take a short walk in my shoes, my boots, my kicks, my flip-flops, whatever. I done seen rain and I ain't just talking weather, but I'm a survivor. Shame on you if you thought I would ever leave. I'ma be right there with a legend.
Одоо энэ дрифт яг юг хөгжүүлээд байна вэ? Одоо энэ дрифтийн спортыг хүчин шуурмас шангараад эсвэл оюухан эсвэл зүрх тэрэнд биш одоо зөвхөн одоо энэ спортыг манай Монголд бүр яг бүр зориултын замтай болгоё, бүр илүү хөгжүүлээ, машинаа ингэж янзалдаг болгоё гэснийг л харуулах гал ингээл үзэл яваад байгаа. Орос руу бас тэмцээнд явсан шүү дээ. Тэр талаараа сонирхуулаач. Орос руу болохоор бид нар бүгд кастинг чиглэл хэрэглээ. Кастинг гэхэл машина яаж тоногсон байдлыг харуулах гэж тийм тэмцээнд. Кастинг гэдгийг бол одоо түрүүчийн тайлбарснаар ангарааны жишээ ойлгоод тийм янзсан одоо янз бүрийн одоо тоноглол нэмж тавьсан. Тоноглол одоо нэмж тавьсан машина яаж янзсан байдлыг тэрийг л илэрхийлж байгаа юм л та. Тэгээд тэмцээнд ороод ямар амжилт үзүүлв? Анхныхоо 2 дугаар байранд орцсон. 2 дугаар байранд орсон. Багаараа. За, багаараа ихэр хичнээн машин явсан. 4 машин явсан. Өөртөө унаад явсан баг. Тэгээ эрх рүү өөртөө хөлөөр нь унаас шүү. За сая бол ханхуй суусан л да. Эмэгтэй хүн дэрэгдээ суулгаа тэгэл гэж орилуулаад явах юм байдаг. Яг хотоос гараад бөглөрлөөс гараад ингээд замаар баг зэргийн урдтай давхид бас нэг эрхчлөө мэдрэгддэг л дээ. Мөсөн дээр халтхан шарахаар бол миний өнгөлцөг харахад өгдөн шүү дээ. Тэгэхээр ингээд ихэр амар мэдрэмж. Дэрэгдээ жишээлбэл эмэгтэй хүн суулгажсэн гэр бүлийн хүн найз хнаа ч юм уу. За эмэгтэй хүн суулгаж тэгж шарвж суудах байх. Үзэхгүй мө. Эмэгтэй хүнд бол гайхуулах гэж хийдэг зүйл биш юм байна л да, тийм ээ. За энэ зулаачин унаад гараад явах нь. Шууд шарвтаад та. Ховц моцных нь өнгө загцаад тийм шүү. Ер нь эмэгтэй хүн дэрэгдээ суулгаж явах бол тийм юу? Манайха энэ машин надад жижигдээд байна. Энэ машин надад жижигдээд байна. Тийм ээ. Жижигдээд байна. Юу? Суудлын чамайг жижигхэн залуу гэдэг юм шиг. Амар гоё юмд орж суусдаг. Айгүй сонир мэдрэмж хэлдэг шүү. Харин Жижигдээд. Тэгэхээр студид маань их засаг их сургуулийн оюутнууд байгаа. Оюутан залуучууд маань магадгүй энэ автоспорт, дрифт гэдэг бол энэ зүгээр нэг зугаа биш ээ. Спорт гэдгийг манай зочин ярьж байна. Та нарт маань асуу сонирх юм байвал чөлөөтэй шүү. Тийм залуучуудад л сонирх байх та тийм ээ. Сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе танд. Тэгээд Монголд ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн клуб байдаг вэ? Тэр талаар. За 10 гаруй клуб л байгаа да. 10 гаруй клуб. Олон юм биш үү? Ер нь хоорондоо тэмцээн оролдоо зөндөө явуулна үстэй тий. Тийм. Баян баг 2 сард л нэг тэмцээн бол. 2 сард нэг тэмцээн яваа. Энэ чинь ерөөсөө сар дүнгийн машиныг юу яатсан юм бэ те? Арилдгүй хар маркераар зурсан юм байна те. Маркер зураад. Тийм байна. Тэг гадна талаар лагтцсан. Тийм байна харин. Ойртоод ирсэн чинь зүгээр маркераар энгийн бодол хийсэн юм шүү дээ. Сар дүнгийн машин юм уу те? Сар дүнгийн машиныг арилдгүй маркераар зурсан байна. Зөв. Бухимдлаас их л байж тээ. Ер нь яг зүгээр өнөөдөр авто клуб сонирхдаг хүн орж ирсэн болохоор яг нийт л монголчууд мэдж байгаа тийм ээ. Нэгэндээ бухимдаал, урдуураа, хоогороо оруулахаас ахуулаад их л бухимдуул байх шиг байх юм. Таны хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо бас адилхан оролцох уу? Арай өөрөө. За ер нь айлтгал дөрмөөрөө л явахыг хичээдэг шүү дээ. Өөрөө юм сонирхдаг энийг хөгжүүлэх гэж хувьд одоо хүүхэд байхдаа чи анх сонирхож байхдаа жоохон гудам модон чарвал жоохон хурд хэтрүүлээд тэгдэг байсан. Одоо бол ер нь айлтгах дөрмөөрөө л явахыг хичээдэг шүү дээ. Хүн харсан ч гэсэн өөрөө үлгэр дуурайлттай байж ажил гэж боддог. Тэгэхээр Монгол залуучууд манаас юм хийж байгаа бэлэн гэлтгүй ер нь л өөртөө бол машинуудыг баг босгоход болохгүй зүйл байхгүй гэж бас яриадсан л да тийм ээ. Болохгүй зүйл байхгүй. Одоо чадaltaй инженерүүд зөндөө болчихлоо шүү дээ. Яг одоо хуучин бол одоо өөр клубийнх нэгнийгээ хараад одоо энэ манай өрсөлдөг чи энээс л илүү гарахгүй болохгүй. Энд одоо хийсэн юм үзүүлэхгүй гээл нэмэлт тавьсан одоо турбоныг тавьсан байдаг бол тэрийг нуугаал кофудаа онгоолгож үзүүлэхгүй. Тийм л байсан шүү дээ. Одоо бол тийм ш. Одоо би нэг юм хийчлээ. Одоо энэ ингээд ийм болж байна. Ингээл бүгд нэг нэгэндээ үзүүлдэг. Нөгөөдөл нь бас тэрийг хараад тэр нь аштайхан болж байвал тэрийг бас авч тавьдаг. Тэгээ бүр нэг нэгэндээ тийм харилцсан, ярилцдаг болцсон. Тэмцээн уралдаан дээр ч гэсэн хаач таарсан. Ер нь нэгэндээ ер нь аягүй л гоё өвсөг бүх клубүүд. Одоо тэр манай клуб чи тэрний клуб гэж ярихаа болцсон. Бүгд л спорт сонирхож байгаа. Бүгд л дрифтийг сонирхож байна. Бүгд л нэг нэгэндээ юм зааж өгдөг, байхгүйгаа өгдөг, тусалдаг. Нэг нэгнээс юм гуйдаг. Тэгэл бүх юм ал тэгэл ер нь хувааж хэргэлдэл юм тийм л болж байгаа шүү дээ.
2 сард нэг тэмцээн уралдаан болдог гэж тэгжсэн тийм ээ. Хамгийн сүүлийн тэмцээнд 4-р байранд орсон гэсэн. Ямар үзүүлбэрүүдийг голчилж харж шүүдэг юм бэ? Шүүгчд гэж тустай хүмүүс байх уу эсвэл өөрсдөө шүүгчд байгаа. За. Тавьж өгсөн хэмжээнд туганд одоо наалт шаруултын гарац тэгээд хурд иймэрхүү юм гэдэг л харна да. Тэгж шүүндэ. Тэр тэмцээнд ороход яг ийм гоё мис гой битээ охтууд ийм бараг дотор уцтай ингээ альчуураар яг унгадгүй. Монголд тэгдэггүй. Тийм юм аа. Байхгүй юу? Ер нь бүх юм дээр яг тийм зураг харагдаад байдаг шүү дээ. Тийм баг гэж боддог. Шарвдгууд чинь ондоо. Тийм үү. Шарвдаг тэр уралдаг хоёр өөр байгаад бас шиг байна тийм. Дрифтийн ондоо тэгээд яг драгонд гардаг ч юм бас тиймэрхүү байж ганц мэрсэр нэг тиймэрхүү бас байд юм аа. Автоспорт сонирхдаг маш олон залуучууд байгаа шүү дээ тийм ээ. Чадсан чадаагүй ингээл дрифт хийн гээл үзээлээд гэж машина эвдэх хүн амтан гимтэх өөрийгөө гимтэх гээл зүйлсээдэг байх. Одоо ингээд өөртөө бас клуб болоод үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь тийм ээ. Тэр өөртөө клубын залуучууд болон авч сонирхдаг залуучууд янз бүрийн зөвлөгөө өгдөг л байх та. Одоо ер нь тэгэл манай клубын залуучууд бол ер нь манай клуб ч ер нь айлч клубийнхан ер нь одоо хотод дотор тэгээ шарууж тэгэхээр болцсон. Бүгд л дандаа ер нь л их хвчлэн төргүүдлөө тэр талбай дээр аль эсвэл дандаа л нэг юм тэмтгийн бүр хоол очиж заадгаа хүн амтун багтаа тийм газар л очиж бэлтгэл хийж чинь да. Миний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрсдийн зорилгынхаа төлөө үнэнч яваасаа тэрнийхээ төлөө хийж бүтээдэг байгаасаа гэдэг үүднээс Эрдэнэ Булганг бас нэг төлөөлөл нь болгож урьсан байгаа. Амжилт хүсье. Зариг аваад явах юм шиг. За баярлалаа. За амжилт хүсье. За. Анхны чин эмхтэй байж болох уу гэдэг ингээ саналаа. Holding on your rope got me 10 feet off the ground. I'm hearing what you say, but it just can't make sound. You tell me that you need me, then you go and cut me down. But wait, you tell me that you're sorry, didn't think you'd turn around. Say yeah, that's too late, apologize. It's too late. I said it's too late, apologize. It's too late. I said it's take another chase, take a fall, take a shot for you. I need you like your heart needs a beat. It's nothing new. Yeah. I love you with the fire red. Now it's turning blue. But you say, hey, sorry like an angel. Haven't let me think was you. No, I'm afraid. It's too late. Apologize. It's too late. I said it's too late. Apologize. It's too late. I said it's too late. Apologize. Yeah. I said it's too late. Apologize. It's too late. Holding on your rope got me 10 feet off the ground. За маш их баярлалаа. Манай энэ тайзыг одоо гайхалтай холгоор чимж өгсөн. Тэгэхээр Mongolian Cover Group-ийн хамт олон маань 3 дахь удаага одоо манай тайзыг чимж байна. Тэгэхээр Авьяаслаг бүсгүйгийн нэр хэмбэ хаана юу хийдэг? Намайг Намна гэдэг. Одоогоор Монгол Улсын их сургуулийн социологийн ангид суралцж байгаа. Mongolian Cover Night Group-ээс бас хэсэг бүлэг одоо залуучууд те Авьяаслаг залуучууд дуулдаг хүмүүс нийгдээд бас The Forever Young гэдэг групп үүсгэсэн байгаа. Тэгэхээр товчхондоо групп дотроос мань бас нэг хамтлаг төрж гинэ гэж ойлгож болох нь шүү дээ, тийм ээ? Тийм. За тэгэхээр танай хамтлагийн ямар нэртэй гинэ?
Forever Young гэд. За тэр хамтлагийн хамт олонд бас амжилт хүсье. За тэгээ баярлалаа. За баярлалаа. За. Танаа төлөө хамт олон гэсэн. Өндрөөсөн дээ. За. Манай нэвтрүүлгийг чимээд гэж яриад байгаа энэ дуучид маань хүртэл тийм ээ. Дандаа өөр боловсрал, мэрэгжил эзэмшиж байгаа сайхан оюутнууд байдаг. Тэгээд баярлалаа жахаа ийм сайхан дууч авчирсан. Группийнхандаа амжилт хүсье цаашдаа ч гэсэн бас байнга бидний тайзыг чимж байх гэж найдаж байна. Тэгэхээр дараагийн зочин маань хэний зочин байгаа вэ? Би аль хэдийн зочноо урьдсан бэлдсэн. 16 наснаас хойш хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа Намра гэж бүсгүйг зочноор урьсан. Намратайгаа өөрийн гарч ирсний дараа ярилцъя. За, зочин Намра. За, сайн байна уу? Сайн байна уу? Аль нь Намра вэ? Хоёр Намра. Сайн байна уу? За, эсвэрээ ягаад хоёулаа гараад ир нэг хүн зарласан юм. Тэгэхээр Янжин бэлгийг бас танилцуулах байх аргагүй 3 настайгаас хойш их чихэн болж хамт явж байгаа. Тэгэхээр Намра маань 12 настай да. Игэлжирийн дунд сургуулийн сурагч байх тэр үедээ менингит гэж хүнд өвчнөр өвдөд сонсголоо 100% алдсан. Гэхдээ энд бол саад болоогүй. Намрагийн хувьд харин илүү хүчтэй амьдрах тийм хөшөөрөг болж өгсөн гэдгийг Намрагийн өнөөдрийн хүрсэн өндөрлөг илэрхийлэх байх гэж бодож байна, илтгэх байх гэж бодож байна. Тэгээ Намра маань дэлхийд цор ганц байдаг. Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо байдаг. Сонсголгүй иргэдийн их сургууль буюу Галаудит гэж их сургуулийг мастераар төгссөн. Монгол Улсын их сургуулийн их бичиг судлал төвдөж одоо судлаач мэрэгчлэр төгссөн. Боловсролын их сургуулийн магистр гэдэг их олон зүйлийг би хийж олно. Японы Nippon Foundation-ы тэтгэлгийг хүртсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бүгдийн тухай би бол ингээд миний өрсөн зочин учраас ингээд товчхон бусдаа зориулаад танилцуулж байгаа. Намра харин бидний ярилцлагын эцэст энэ бүх түүхийг илүү бодиттой болгож чухам юуны төлөө замнаж вэ? Энэ бол зөвхөн боловсрал болж авахын төлөө биш байсан гэдгийг ярих байхаа гэж бодож байна. Тэгэхээр бидний хувьд одоо Намрагийн дүүтэй ярилцаад явхад бол болно гэж ойлгож болох юм шүү дээ тийм ээ одоо. Өөрөө ярьж чадах. Өөрөө ярина, өөрөө сонсолгүй. Сонсохгүй харин дүү чихэн болж байна. Зөв. За өөрөө ярьж чадна. Өөрөө ярьж чадах. Яагадгүй би 12 настай батад дөлөө байсан байхгүй юу? Хүүхэд өөрөн 6 наснаас өмнө дөлөө болох юм бол ярьж чадахгүй 6 наснаас хойш бол ярьж чадна. Яагадгүй хүүхэд 6 нас хүртэл төрлөختөнгөөр хэлээ сурдаг. Тийм учраас 6 наснаа дээр хүүхэд өөрөө хийх хэлээ төгсөрчсөн байна гэсэн үг. Тийм болохоор ярина. Тэрнээс гадна Намра маань маш олон хэлтэй. Зохионы миний мэдхээр лав англи, солонгос, япон гэлөө тийм ээ. Нэлээд олон хэлтэй. Тэгээд өөрийнхөө тухай энэ гоё замнал түүхийг ярьж өгөөч. Би анх Америк явахдаа англи хэл мэддэггүй байсан. Анхны очсон жилээр нэг жил хэлний бэлтгэл суугаад англи хэл Америктойгоо 2 зэрэг сурсан байхгүй. Тэгээд нэг жилийн дараа магистрт. Магистр 3 жил сураад 2 мастер зэрэг авсан. Ерөнхийд өдөө боловсрал гэдэг өдөө хүүхдүүдэд төрсэн цагаас нэглээд 12 дугаар анги төгсөх хүртэл ерөнхий боловсрал сургууль. Нөгөөх нь нарийн мэргэжил өдөө хүүхдүүд төрсэн цагаас нэглээд тэгээс 3 насны хүүхдүүд их хэллэг нь хэрхэн ойлгохгүй гэсэн тийм нарийн мэргэжил. Ганц төлөө биш бүгдийн мэргэжилтэй хүүхдүүд зориулсан боловсрал төрсэн цагаас нь 12 дугаар анги буюу ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл үчигдэг бол энэ удаангийн ойлголт дөрөв хүүхдүүдийг ихээр нангасан. Пүрбаатар гэж зочин жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй биш гэж өөрийгөө бодож амьдрсан залуу байдаг. Тэрэн шиг Намра маань өөрийг нь сонсголын бэрхшээлтэй гэж хэлээд маш олон хүмүүс сурах хүсэлт нь хориг тавьж байхад өөрөө тэмцэж дандаа ингэж давн тууж явсан байт юм л да. 12 настай батад үлээ боллоо. Тэгээд тэр дээр 29-ээс сургуульд ороогүй. Ягаад гэвэл тохон үедээ идэгчих байх гэж найдад байсан байхгүй. Тэгээ эмнэлгээр 2 жил яваад ямар ч найдлаа байхгүй ингээд бүх настаараа дүлээ басан. Тийм учраас энэ чинь надад 29-ээс сургууль байдаг тэнд очиод үзсэн байхгүй. Нэг гинтэл ингээд идэхгүйгээ сая сургуульгүй байгаа яахав те. 29-ээс сургууль байсан. Тэгээд тэнд очиод дохиос ирсэн байхгүй. Тэгтээ 29-ээс сургууль хүүхдүүдээ 10 дугаар ангийг 8 жилийн боловсролтой буюу бүрэн бус дүнд боловсролтой төгсгдөг. Тэгээд би 29-ээс гараад их сургуульд орё гэтэл 10 дугаар төгсөөгүй хүүхдээ их сургуульд авахгүй. За олжгүй 10 дугаар төгсөх хэрэгтэй байдаг. Тэгээд 90 хүүхдүүдийн сургуулиар очиод 10 дугаар төгсөх гэсэн амтгүй. Америкс манай ихсвсэн. Намайг дагуулаад 90 хүүхдийн сургуулиар яваад байдаг. Захиралтай нөөцөнд хүнтэй уулзах наахгүй. Тэгээд 2 жил гарын яваад болохгүй болохоор ноёдлон курс гэж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ноёдлон курс тэрэнд нь би өөрөө угаас юм сонирхолтой байхгүй.
Тэгээ одлон гүрдээ одлож мэржилсэн. Тэгээ төгсөөд мэржлэлээрээ одлон өдөр солонгосын одлон өдөрт ажиллаад тэрний дараанаас нь манай нэг хамт ажиллаж ирсэнээс ажилтан залуучууд урдаа сургууль гэж байдаг гэсэн байхгүй. Би урд нь сонсоогүй байсан. Яаж мэдэх авах чинь бэлээ гэж бодоод атсан чинь харин захирлан гаагүй хэрэн чинь гэж настай хүн байсан. Тэгээ урд нь дөлөвхөн авч ирсэн гэсэн. Босод оюутнаа доош нь татдаг хичээлдээ юм ойлгодоггүй ном шишиддэггүй гэд яриад байсан. Тэгэхдээ жагаагүй юм шиг байна сайн ирж авъя гэсэн байхгүй. Тэгээд би ажилтан залуучуудаа урдаа сургууль дээр ардгаар ангаа төгсөөд тэр жилдээ шүд мосоо төгсөөд багшиндаа тэгээд төгсөөд амжилт. Жирийн одоо сонсголтоо хүмүүстэй цуг сурахад бол хэцүү байдаг л ахал та тийм ээ. Энийг даван туулахад бол маш их л хөдөлмөр зарцуулсан байх тийм ээ. Төрөл хэлээрээ ч гэсэн бид нар олигтой сайн ярьж бичиж чадахгүй байгаа мөртлөө тийм ээ. Заавал ч нэг тийм бэрхшээл зовлон ч юм эсвэл харж иж өөртөө тийм дайшлах эрч хүчийг авах гээд байгаа юм шиг надад санагдаад байдаг л да. Мэдээж хэрэг маш их зүйлийг л ярих болов гадаад очсон. Хамгийн хэцүү багш нь ер нь бүх хичээлүүд лекцээр орж байгаа юм чи багш нь яриад л байдаг би өөрөө ойлгохгүй. Хажууд дээр хүмүүстэй нөгөө дэвтэрээс нь тэмдэглэлээ гэнүүлж авна. Хүүхдүүд айгүй хурдмжиж байгаа юм чи биччихсэн чинь нөгөө хооцог нэргүүлж. Тэгээд дутаа биччих нөгөөд нь дахиад логцаар дахиад дутаа биччих. Тэгээд жилийн дараа нь хүүхдүүд дэвтрийг нугаад гэртээ очиж хойлоо бичих гэдэг байхгүй. Ер нь ихэнх хүүхдүүд өгөх төргүй байдаг. Ягаад гэвэл нөгөөд чи маргааш нь дахиад хичээл нь орж гэртээ очиж үзэх хэрэгтэй. Тийм болохоор засалханаар гээ суулах гэж. Очоод гадаад хүмүүстэй бичгээр л их хвчлэн харьцдаг байх тийм ээ. Миний Америкт сурч исэн Галилеодод их сургууль гэдэг нь дэлхийд зор ганц байдаг дөлөв хүмүүсийн сургууль байхгүй. Хосхи соёлын орчинтай. Хосхи соёл юу вэ гэхээр англи хэл Америкт тохио. Тийм учраас тэ сургуулийн кампус дотор нь орсон л бол дөрвөн тохиогоор өстэй. Америкт тохиогоор өстэй. Бүх хичээлэг англи хэл дээр хийдэг байх хэвээр тийм байдаг. Тийм болохоор Америкийн кампус батай хэл ямар ч бэрхшээл байхгүй. Яг гэвэл бүх хүн тохиогоор тэр хүнээ сонсдог сонсдоггүй хамаагүй заавал тохио. Жишээлбэл Монгол улсад монголоор ярина тэрэн шиг л тэр композитор орсол би Америк тохионыг бүрэл гэсэн үг. Та бас Монголд байдаггүй тийм сургуульд Америкт очиод сураад ирсэн байна л да. Тэгэхээр эргээд бас Монголд 29 дэх сургуульд сурж исэн гэсэн. Тэгэхээр яг их орондоо буцаж ирээд харахад бол одоо ийм өөрчлөлт гэдэг юм уу те. Нэг бол одоо тасаа ирэх гэж ярьлаа. Энэ тал дээр ер нь ингээд өөрчлөгдөх хэвээр иймэрхүү зүйлүүд ер нь юу ах шиг байна. Америкийн туршлагаас яриул тийм ээ. Жавхагийн асуултанд хариулахаас өмнө яг энэ асуудлаар бид нэр сурвалжлага бэлдсэн байгаа. Намраагаа дагуулад дагаад 29 дугаар тусгай сургууль дээр очисон бодит байдал нөхцөл байдал газар дээр ямар байсан, ямар сурвалжлага байсныг одоо бүгдээ харцгаая. За тий. Яг сургууль нь айл үлээ ихчээ. Энийний цаана. 116 энэний хойд нь. Бид нар хаагур энэ талаар нь тэр талаар нь. Баруун талаар нь одоо ингээл өө. Уга тэр талаар нь. Алхаа явчихад бол орчих юм аа зү. Намраага зориод ирлээ. Нэвтрүүлэгтээ урьхын тулд өөрөө биеэрээ уулзаж тэгээд нүүр тулж уулзъя. Бас урилга өгье гэд ирсэн. Намраа энд. Урилга уушаад. Төгсөөд хэдэн жил болсон бэлээ энэ сургуулийг төгсөөд тэгээд тэр олон жилийн дараа эргээд ирэхэд ямар өөрчлөлт харагдчихэв. Энэ 29 дугаар сургуулиэгүй 97 онд өгсөн шүү дээ. Хөөх 97 оноос хойш гэлжээ 10 хэдэн жил. Тэр хэлбэг хизээш энэ яваа насандаа сонсоогүй байна. Тэгээ чи миний амикара зэрэг үлэмэр. Эсвэл баггүй. Тэгээс хүүхдээ айгүй их зовоодаг цачлаад тийм арга хэрэглээд үүдэг байгальтай биш. Яг хүний төрлөсөнгөөрөө сур хараа байхгүй. Тийм загаад бид. Тэр нүр дүн байхгүй. Аль давж 60 жилийн өмнөөс үр дүнгүй мэддэгдээд бүр дэлхийн нэтээр эргэлхэ болчихсон байхгүй. Тэгсэн чинь одоо болохоор Монгол ганцаараа хэрэглээд төдөө уулзаад багш нартай уулзах шаардлагагүй. Энэ танай сургуулийн тухайн нэвтрүүлэг биш учраас. Энэ хүний тухай учраас. Тэгээд одоо жишээлбэл энэ коридор зогсож хагаад нэг 2-3 минут яриа авчаад гарна. Нэгдүгээр манай захирал алга байна. Сая яг энэ дүүрэг дээр ялтаа хуралтай гэдэг бодоод байна. Би өөрөө өрсөн чичин Намраагийнхаа магадгүй хүүхэд насны дурсамж бас яг Намраатай ижил төстэй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн өнөөгийн бодит байдал дунд байжгаад сурвалжлага хүргэхийг хичээсэн боловч сая сургуулийн захиргаа зөвшөөрсөнгөө. Гэхдээ миний бодлоор энэ бол 29 дугаар тусгай сургуулийн тухай нэвтрүүлэг биш.
энэ Намрагийн зочны маань тухай учраас бид бас заавал тэр зөвшөөрөл аваад сургууль дотор нь орох шаардлагагүй гэж үзээд Намра нэг л асуулт асууя. Тэгээд үлдсэн яриаг хоёулаа студид үргэлжлүүлээ. Тэр нэг асуулт юу вэ гэхээр одоо энэ 29 дугаар сургуулийн яг өөртөө чийжлэгэн магадгүй яг өөрийнхөө хүүхэд насыг эргээд харж байгаа юм шиг санагдаж байгаа хэлтэй. Энд ингээл хүүхдүүд гуйлдэл явж гин орж гарч гин. Тэгэхээр энэ хүүхдүүд маань ямар төвшний боловсрол авж байгаа бол бодит байдал ямар байгаа бол өнөөх чамд байсан эмзэглэл одоо хэвээрээ болов өөрчлөгдсөн болов? Хэвээр. Яг үүндээ би энэ 29-р сургууль хүүхдүүдэд ярих боломж байхгүй. 29-оос хориглоод байдаг байхгүй. Тийм ба дотор 29-р сургууль төгссөн хүмүүстэй уулздаг. Төгссөн хүмүүстэй уулзаад ярилаар хэцүү. Амар хэцүү хүмүүс байдаг. Одоо насанд хүрсэн 10 дугаар он төгссөн боловсралтай гэсэн хэрнэл бичгийн харилцааны соёл байхгүй. Тийм хүмүүс байдаг. Ягдаггүй сургууль нэм амш хүүхдүүд яг үүндээ боловсруулахгүй байна. Зүгээр л нэг сургасан болж байгаад төгсөгчдөг. Баярлалаа. Ингээд студид эргээд олцъя. За баярлалаа. Ганцхан Монгол энэ 29-р дунд сургуулал ганцхан тэр юугаараа 60 70 жил яваад ирсэн гэж ярьж байна л да тийм ээ. Энийг өөрчлөх гэж мэдээж хэрэг тэр гадаад орч сураад ирсэн байх. Өөрчлөе ихээр өөрчилж болохгүй саадууд байгаа юм шиг байна л да тийм ээ. Энэ талаар бидэнд шууд яриад өгчөөл илүү ойлгомжтой болох байх л та. Манай хамгийн гол зорилго бол 29-р сургуулийн хөгжүүлэх төлөв хүүхдүүд ерөн сурч болно тэдэд чадал байгаа. Жирэг хүнтэй ажиллах боловсрал боломж нь байгаа гэдгийг харуулахыг зорьсон байхгүй юу. Тэгээд хамгийн гол нь 29-р сургууль байх хүүхдүүдийн бичгийн чадвар өөрөөсөө айгүй юм. Гайгүй сонсоод байдаг гэсэн хэрнээ бичиж чаддаггүй, уншаад ойлгодоггүй. Тэм хүүхдүүд байсан тэгээд ягаад хэлэндээ юм уу байна. Ер нь хэллийг нэгтлээд өгчүүлээ. Дараа нь тэр хүүхэд чинь сайн хэлтэй болчихвол тэр хэл дээрээ суйрлаад боловсрал авах боломжтой гэж бодсон байхгүй. Тэр үчи би жоохон байсан 16 настай. Одоо ба Монголын нөхцөл байдал ямар байгаа тухай ярина. Одоо үүндээ бод Монгол цэцэрлэг өмнө боловсролын талаар ямар ч ихсэн хийсэн зүйл юуч байхгүй. Хоосон гэх юм бол жишээлбэл Монгол цэцэрлэг өмнө боловсролын байгууллага гэдэг жижигхэн байгууллага байхгүй. Мэргэжлэг хүн байхгүй. Хоёрдугаар дөнгөж төрсөн хүмүүсийн сонсоод шалгадаг систем байхгүй. Систем байхгүй учраас хүүхдийг эрт илрүүлж чадахгүй байна. Мөрөдөө 2 3 настай арай хийх юм. Аль хэзээ хэд сургасаа өнгөрсөн үед гэсэн. Тэгээд 29-р сургуультай очиад ажилд орох гэсэн чинь навдаггүй. Төлөв багш авна гэж байхгүй. Багш хүмүүс заавал сонсдог байх хэрэгтэй гэдэг. Тэгээд яадгүй сурагчд нь яг бүгд төлөв бас зарим хүүхдэн суу сонсдог байна. Тийм учраас тэр суу сонсдог хүүхдээ гэж яаж ярилцах юм гэдэг. Тэгээд ажилд аваагүй болохоор яаж чадаагүй буцаад дахиад багшийн дэдэд ороод төлөв боловсролоор сурах гэж бодсон. Тэгсэн чинь багшийн дэдэд төлөв боловсрол битгий гэл тусгай боловсрол гэж огт байхгүй. Тэгээд огт байхгүй юм чинь магистра өөрөө диплом нь төлөв хүүхдүүдийн хэллэг сайжруулах тухай төхөөрөмж хэл дээр суурилан хэллэг сайжруулах диплом бичсэн байхгүй. Тэгээд тэр үеэс л ерөн төлөв боловсрол гэж юу байдаг, төлөв хүн гэж юу байдаг, төлөв хүүхдүүдэд хэрхэн заадаг, хөгжүүлдэг гэдэг галлаа өдөд их сургуульд сурах хэрэгтэй гэж бодсон. Маш олон сонирхлын бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл тийм ээ сурж боловсрч болдгиймаа гэсэн төлөөлөл бол Намра өөрөө бодож жишээ шүү дээ. Тэгэхээр яагаад энэ хүн 29-р сургуулийг өөрчлөгээд зориод ирчүү? Энэ хүн Америкт үлдээ тэндээ ажилд амьдрах боломж хэрвээ? Хамгийн гол нь би энэ олон жил 10 хэдэн жил төлөв хүүхдээ хөгжүүлээ гэд зорьчхад байна. Тэр зорилгоо би хаяад Америкт өөрийнхөө хувийн амьдралыг бодож явахгүй чадахгүй. Надад тийм сэтгэл зүй байхгүй. Нэгдүгээр олон жил хүн юмны төлөө бүх өөрийнхөө чадал болон сэтгэл санаагаа зориулж эхлэхээр тэгээд өөрийгөө мартдаг юм шиг байх юм. Америкт амьдарч байхдаа би ганцхан хичээлээ боддог. Ганцхан ирээд үж юу хийх, 29-ыг яаж хөгжүүлэх, хүүхдүүдийг хэрхэн сургах вэ гэдэл. Одоо тэрнээс биш би яаж Америкт үдчих вэ? Яаж нэг гэрээ авчих вэ гэж хэлж бодож байгаа. Та хүний нүдийг сонсож чаддгүй. Тийм. Ер нь хүний нэг эрэхтэн байхгүй болчлоор нөгөө эрэхт нь илүү сайн өгчдөг байхгүй. Тэгээ болохтой дөлөв хүмүүсийн сонсохгүй болохоор өөрсдийн биений хүл авах мэдрэмж, харааны мэдрэмж айгуусаа өгсөн байдаг. Юм өрн ажилтнаа урдан хөдөлгөөнтэй. Ойр орчиндөө жижигхэн хөдөлгөхөд амархан авдаг тийм болсон байдаг дөлөв хүмүүсийн харин айгуусаа. Анх Намратай холбоо бариад нэвтрүүлэгт өрье гэсэн чинь би ярьж чадахгүй гэдэг. Яагаад тэгэхээр сонсгол хэл яриа хоёр үргэлж хамт байдаг учраас гэдэг. Тэгээд надад өөрийнх нь өгсөн төсөөл болохоор маш муу ярьдаг. Бид бараг бичлцээд л
хин нэгийн хэлмэрчээр дамжуулах юм байна гэж бодсон. Харин бодтой л өөрөөсөө. Тэгээд маш сайн ярьж байгааг нь өөртөө хэлээ. Өөрөө тагдлын юм чи өөрөөхөө дууны чанга сүлийн тэргүүрээс битгүү. Тэгээд жоо Америкт 4 жил сурахдаа Монгол хүн байхгүй. Тэмээчээс хинтэй ч үуч ярихгүй 4 жил таг чившэмэхгүй байж хатагад Монгол ирэлтээр хийсэн бас моднада. Тэгэж бодсон байхгүй юу? Бас дээрээс байнга англиар юм шин тохоогоор харин монголоор ерөөсөө ярьдаггүй болохоор монголоор би тантай уулзаж яриатай яаж мэддэг. Чадахгүй байдаг. Тэгэхээр сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол одоо мэдээж ажлын байр хэрэгтэй тий. Тэгэхээр ажил хийх хэрэгтэй байдаг. Магадгүй тэр хүмүүсийн илүү хийх боломжтой ажлын энэ бололцоон жишээ нь юу байдаг юм бол тий. Юм эсвэл төгсөөд 8 санд ажиллаж байсан. 8 санд төвөд гэлтний фондод оператор гэдэг байсан. Захим намын фонд гэдэг байсан. Каталог. Яадгүй 8 санд төвөд нам өчнө 2 сая орчим гэсэн бэлээ төвөд нам байдаг байхгүй. Тэр намнуудыг уншдаг, мэддэг хүн байхгүй. Тэгээ бид нар төсөл явуулаад тэр төслөөхөө шугамар 8 сангийн төвөд намнуудыг ингэж бичсэн, юугаар бичсэн, ямар нэртэй юм, юун тухай гардаг юм гэдгийг гаргаж ирдэг. Каталог гэдэг байсан. Тэгтээ одоо тэр зогсож гисэн. Жишээлбэл Америкт илүү хүмүүс хуульч байна, нэмч байна, өмгөөлөгч байна. Ер нь сонсдог хүний хийдэг тэр бүх ажлыг сонсдог хүмүүс хийж байна. Намра их орондоо ирээд удаагүй байгаа. Ердөө 2 сар болж байгаа. 8 сард ирсэн. Тэгээ одоогор ажилгүй гэртээ байгаа. Саяхан нэг Facebook дээр миний аавдаг надад ирдэг одоо группийн мөнгө гэдэг юм уу тийм ээ. Мөнгө манд хэд өгдөг. Гэтэл гутал өмсөх хэрэгтэй гэдэг хүтрээд өгдөг. Гутал тэдэнд төгрөг яах вэ гэвчсэн. Доорноос комментүүд нэлээ ороод ирсэн лээсэн. Амьдрал бас яг л мужнараа харуулж байгаа хэл та. Янжин бэлгийгээ бас энэ ярианд татаа оролцуулмаар байна л да. Намайг 3 настай хаад ихч манд төлөө болсон л да. Тэгээд тэр үед яг өөрөө ч гэсэн сайн ярьж чаддгүй хөлтэй ихчдэг анхал ингээл биеэрээ тэгэл ойлгуулаад ихчдэг ярьдаг байсан. Тэгээд нэгдүгээр ангид оронготоо усгийг бичиж эхлэхээсээ хамгийн түрүүнд бол дохионы хэлийг л сурж эхэлсэн л те. Усгийг яаж хэлэх вэ гэж ихчээс асуугаал. Тэгэл тэр үеэс ахуулаад ихчдэг ам тохоогоор яриад гэрийнхнийгээ ярьж байгаа зүйлийг хүртэлчтэй орчуулж өгөл. Яасан одоо л манай гэрийнхнээс би л хамгийн сайн тохоогоор ярьдаг. Тэгээд хаач явсан их чигээ дагаал явждаг. Гэтэ Америк явахт нь дагаж явж чадаагүй л дээ. Би өөрөө бас сургууль боловсролд эзэмших ёстой учраас тэгээд Монголд ирэн гот нь ингээд хамт бүх зүйлд нь дагаал явж байгаа л та. Битээр бас уулзаагүй би бас өөр улсад сурж байгаа дээр уулзаагүй бараг 4 жил болоод тэгээд сая уулзсан байна. Надад нэг хүсэлт байна л да. Хэрвээ боломжтой бол бид дөрөвт бид бол нэг ертөнц гэдэг энэ үгийг бас дохионы хэлээр зааж өгөөш. Бид нар ч гэсэн бас уриалаад бас энэ хэрглэж үзье тийм ээ. Тэр хүний одоо ямар бэрхшээлтэй байх нь хамаа байхгүй. Бид бол бүгдээрээ хүмүүс, бид бол нэг ертөнц. Тэгэхээр энэ уриалгыг бас бид өөрсдөө гаргамаар байна. Яаж хийх вэ? Заагаад өгөөч. Бид дөрөв заагаад өгөөч. Их урт биш бол тээ. Манай оюутнууд бас цогтой дагаад бүгдээрээ бас сурыг залуучуудаа тийм ээ. Бүгднээрээ уриалаад хийж сурыг л да. За их удаан тийм. Бид нэг ертөнц. Оо за яа бид уушлаараа ингэчи тийм. Бид нэг ертөнц. Тэ зэрэг. За бид нэг ертөнц. За. За ингээд нэмрэтэ баярлалаа. Ямар нэгэн хөгжлийн энэ бэрхшээл гэдэг бол би эрхтний бэрхшээл болохоос биш оюун санааны бэрхшээл биш юм а гэдгийг Намратай танилцсанаас хойш мэдсэн. За тэгээд гаргаж ирээ. За энэчин бэлтгэстэй үүргээ маш сайн гүйцэтгсэн шүү. Баярлалаа. Амжилт хүсье. За маш их баярлалаа танд. За их тэврээ. За амжилт хүсье. Баярлалаа.
За тэгэхээр дараагийн зочин бол миний зочин байгаа. Тэгэхээр бид нийгэмдэр хамарсан үйл ажиллагаа хийдэг хүмүүсийг урьдчилж гисэн заримдаа бол нийгэмдэр их цөөнх байдаг. Хэр болгон бас хүмүүс мэдээд байдаггүй тийм хүмүүсийг бас урьж танилцуулж байгаа. Манай эхний зочин ч гэсэн бас дрифт гэх тэр л нэг ертөнц байгаа те. Яг одоо ямар кайф авдгийг би бол мэдэхгүй тэрнтэй адилхан бас Монгол шинээр харгислалын театр гэдэг нэг зүйл гарч ирээд бас тийм удаан хугацаа болоогүй байгаа. Хүмүүс ч гэсэн нэг сайн мэдж амжааг баг. Тэгэхээр ямар учиртай бас юм харгислалын театр гэдэг нэртэй ийм зүйл үүсээд ингээд нэг шин зүйл Монголоос орж ирээд байна л да. Тэгэхээр үүний бас төлөөлөгч оюун номин гэдэг нэгэн бүсгийг би зочноор сонгосон байгаа. Ингээд оюун номинго тайснаа авчихзаа. За сайн уу? За сайн байна уу? Сайн байна уу? Харгислалын театр гэж шуудлаа. Танилцууллаа л да тийм ээ. Оюун номын харгислалын эсрэг театр биш юм уу? Тэр чинь тэгэхээр зөв ихрэллийн театр болчихоо. За. Энэ шууд нүд ингэрлүүч юм. Сон. Энэ гол яриаш. Гэтэ яагаад хүмүүс шууд асуу штэ. Мэдээч асуух сонирхох зүйлийн нэг нь магадгүй. Яагаад сон ингэр дээр нь явна? Ер нь сон эрхчлөөг бэлэгддэг амтаа. Тэгээд бас зүүд нийзэмч хүмүүсийн бэлэгдэл. Тэр надад хамгийн таалагдсан символ нь гэвэл одоо индаанчууд одоо зүүдэрээ зөгөндөг тэр нэг омгийнхаа бэлэг тэмдгүүд нь нас урахаараа сүнсийн сон тээж дараагийн төрөлд нь хүргэж өгдөг гэж үздэг. Тэгээ соны тухай амар их олон домгууд байдаг. Тэгээд би их тийм зүүдээ мандаг, зүүдээ бичдэг, зүүдэндээ итгэдэг. Тийм болохоор бэлэгдэл олгож бас эрхчлөөг бэлэгдэл олгож сон шивсэн. Тэгээд эхлээд эндээ жижигхэн гэсэн. Тэгсэн чинь манай шивээс ижсэн залуу 20 орнд тэгж жижигхэн ил яагаад та. Тэгээ айгүй хэлснийхээ дараа жоохон хэсэг сандарсан л да гайхаад юу шивэлж байгаа. Одоо тасцсан. Хүзний зүйлт бол ямар ч хэрэггүй юм. Өө тий хизээч хүзний зүйл зүүхээргүй болсон. Ер нь бол зүүхэр ч юм уу. Надад л таалагдж байна. Харгислалын эсрэг театр гэчихээр инхрээсэн болчихно гэд нялгансан болчихно гэдэг юм л да. Яагаад ингэж хатуурах гэдэг юм бэ? Хин юунд яагаад энийг яриаг бол анх энийг яагаад байгуулсан гэдгээс яриа эхлэх байх тийм. Пикетиг гээд Самуэль Пикет гэж зохиолч байдаг. Тэгээ Пикетэд би өөрөө их дуртай байжгаад Годок хүлээх үгээд ер нь 20 дугаар зууны түүхэнд хамгийн алдартай абсурд жүжиг байдаг. Тэр жүжигийг анх Монголд орчуулад дэлгэцийн хувилбараар бид гаргацсан Black Box театр тэр чинь 12 оны 1 дугаар сарын. Тэгээд нэгэн юм хийж байгаа юм чинь ямар нэгэн нэршил хэрэгтэй болоо тийм. Тэгэнгүүт бодож байгаад харьцлан театр гэдэг нэр өгсөн байхгүй. Энийг би бас цоошин нэр би болгоогүй. Ерөнхийдөө абсурд театрыг одоо Пикетийн жүжигээс үүдэлтэйгээр мөн Антони Артогийн номноос үүдэлтэйгээр харьцлан театр, хүлээхэн театр гэдэг өөрөө бас энэ абсурд театрын нэг нэршил. Тэрийг бодожоод хүмүүсийн чихэнд айгуу тийм сонор байхтай эн чинь юу илээ гэд нэг сонсчвал дараа нь тогтоохоор нөгөөтэйгөр нэг сонсчоод дараа нь ухахаар тийм нэр бай гэж бодож байгаад харьцлан театр гэдэг нэрийг одоо өөрийнхөө энэ байгууллага гэж хэлэх үү те эндээ оноож өгсөн байна. Би бас намайг ямар мэрэгчлээ үе юм бол гэж сонирхмоор байна л да. Одоо сурдаг 3 дугаар курсын оюутан. Ямар ч сэтгүүл зүйн ангид сурдаг. Өрсөлдөгчд болох нь тийм үү? Харин би сая ингээл нэвтрүүлэг өгөөсөө сууж байхдаа телевизийн салбарыг хизээ сонирхож байгааг байхгүй. Би одоо яг 1 дугаар курсээс өмнө сонинд ажиллаад сэтгүүлд ажиллаа 3 жилийн хугацаанд ажиллаад ирсэн. Тэгээд яг ингээд сууж байгаа телевиз сонирхолтой юм байна. Айгу гоё. Номин буюу харгислалын театрыг үзэгчдэг арай ойртуулахын тулд нэг тайлбар хэрэгтэй байх л та. Саяхан бас Монголд Сайнхоо гэдэг одоо Европын бас нэлээд домог болсон тийм имээ байгаа тий. Тэгж нэрлж болох уу? Тийм 17 тэгээд хүлэн зөвшөөрөхгүй юм бэл. Өөргөө 20-тойгоор мэдэр. Тийм үнэхээр бас сонин содон тэгээд тэр хүнийг Монголд авчрахад бол хамгийн их нөлөөлсөн хүн бол бас манай номин байгаа. Олон жил бас хөөцөлдөж нэлээд юм болж бас Монгол тэр алдартай хүн ирсэн. Тэгээд түүнийг зохион байгуулсан хамт олонноос харгислалын театрын байгаа. Одоо 20 идэх настай тэгээд бас энэ мондөг хүнийг өрөөд авчирсанд нь бол би хувьдаа маш их үнэлдэг. Тэгээд бид нар ч гэсэн бас сурвалжлага хийсэн байгаа. Тэндээс илүү бас дэлгэрэнгүй болох байх гэж бодож байна л та. Тэгвэл хэдүүлээ хамтдаа сурвалжлага үзэж сонирхъя. За тийм. За баярлаа. Яг одоо юу хийж байна? Бид нар дараагийнхаа прожектын төслийг ярьж байна. Тэгээ өмнөх
ажилласан төсөлийнхөө алдаа юу байв, энэ төслийн онцлог нь юу байв гэж тэрийг л яриа сууж байгаа. Манай Харгислын театрын маркетингийн менежер. Тэгээ манай шүлгийн уншлага ер нь илүү утга зохиол талдаа бодог юм зохион байгуулдаг Мардаа гэдэг манай найз байгаа. Бидний анхны зохион байгуулсан тоглолт Сайхан намжлагын тоглолт байсан. Тэгээд бидний гол болж байгаа юм бол ингээд залуучуудыг үндэсний хөгжмөөс сонс гэдэг те. Энэ бол бидний амар чухал соёл гэдэг мөртлөөсөө сонсдгоо. Тэрийг бас ингээд хамтлаг одоо хүргэж байгаа байдал нь орчин үеийн залуучуудад нэг нийцсэн биш байдаг. Гэтэл одоо юу гэдэг Монгол гэдэг улсад амьдардаг мөртлөөсөө энэ одоо Монгол туурхтанд хамаатай Туваа, Өвөр Монгол, Халимаг ч юм уу тэр хамтлагууд илүү энэ урлагийг дэлхийд танилцуулаад байгаа юм болоо гэж бодсны үндснээрээс тэд нэр өнөөдөр юу хийгээд байгаа юм бэ гэдгийг Монголын залуучуудад уран бүтээлд харуулах үднэс бид нар төлхөө нэг иймэрхүү хамтлагуудыг урьж авчрах сонирхолтой байгаа. Хоёр дахь удаагаасаа бид нар шүлгийн тэг зэрэг гэж нэрлэсэн. Манай бас нэг найз оёг охин энэ нэрийг хүчээсэн. Тэгээд ер нь бол ингээд хүссэн хүн болгон зарлдаг юм а зүгээр ингээд харж байгаа л групп бид нар нөгөө Facebook групптэй харгислын театр гэдэг групптэй л зардаал тэгээд группт байгаа манай группт байгаа хүмүүс л ирдэг. Түүнээс шиг ингээд яг паблик утгаар нь зарлаад байдгүй. Тэгээд нэг цөөхөн хүмүүс цуглаад оюун намын бол ерөнхийдөө бол одоо юу нээлттэй элен даалангүй байдаг л нэг зүгээр л жирийн охин шиг магадгүй те маш ингээд элен даалангүй гой цогцлог те тийм энгийн харилцааг бол хүн болгонд үүсгэж чаддаг. Гэхдээ яг тэр дотоод мөн чанарын гэх юм уу асар их нууцдаг магадгүй асар их баялагтай ч гэх юм уу тэр хүний тэр дотор юу ч нуугдчихж байгаа тэрийг бол таахаа аргагүй гэж бодоод байна. Яа тэгэл дээрс нь мэдээж нь бол түүний урлагийн мэдрэмжтэй ч юм уу те түүний ертөнцөг үзэгдэлтэй ч гэсэн ах Харгислын театрыг 2010 оноос хойш ярьж байгаад 2011 онд бид нар чинь нээлттэйгээр те олон нийтийн хуудасуудаар интернетээр цацчихсан байхгүй. Тэрнээс хойш анхны бидний хийсэн зүйл бол Самуэль Пикетийн Годо Хүлээхүү гэдэг нэртэй одоо жүжигийг анх одоо тайсны одоо оруулсан одоо гаргаж ирсэн. Тэгээд бид нар бас намайг бас Годо гэж нэрлэдэг. Тийм Годо гэдэг одоо тэр нэрний цаана бол маш олон зүйлсүүд одоо нууцж байдаг гэж бид нар бас хоорондоо тийм одоо шаглаа маягаар одоо хэлдэг. Одоо ертөнцийг хөглөөд байдаг их тийм сонин ер бусын шин шийдэл самаа хайлгаад байдаг тэр юу байдаг бол магадгүй унган чанар байдаг байх л та тийм ээ. Мод гэдэг тайлбар болохоор нөгөө нэг жоохон багтаач яах вэ? Найз модон айгуу дуртай, цэцэгнээс илүү модон дуртай, мод хараад илүү сэтгэл хөдлөлдөг ч юм уу. Яагаад тэгэхээр мод навчин унжаагацсан дараачлал нурган тий яг хүний амьдрал шиг тэр ингээл юу ч болжсэн, эргэн тойронд нь юу ч болж ирсэн мод зүгээр байцаагаар л байдаг. Амгалан байдаг. Зүгээр модны тэр нэг оршихуун шинж чанарт хүн хэдвээр суралцвал амьдралд их тийм тайвнаар хандаж сурах юм болоо. Тэрийг өрөөж тэр шиг байх юмсан гэж хүсэж өөртөө мод гэж нэр өгснөөл найзууд манцсандаа мод гэж дуудаг. Тэр хүмүүс заримдаа тийм модол гэдэг. Төмрөө гэдэг нэртэй хүмүүс байдаг шиг ягаад мод гэдэг нэртэй хүн байж болохгүй гэж тийм ээ. Төмрөө гэж дууддаг юм нэ. Тэр чинь нөгөө хүмүүст хөвшил олоог болохоор айгуу сорин санагдаад байгаа. Та нарт угаасаа бүгд л их бухимдол байгаа шүү дээ одоо тий. Хаач исэн гэртээч исэн гэсэн байсал бухимдол байгаа. Таны хувьд бас адилхан л энэ нийгэмд амьдарч байгаа учраас бухимдах зүйл зөндөл гардаг байх тийм ээ. Энийг бас өөр өнцгөөс нь харахыг бас хичээдэг л байх л да. Залуучууд тэр тусмаа ямар нэг юм хийх гэхээр хүлээж авах нь ховор, шантрах ч юм уу, тийм зүйлтэй их таардаг. Тэгэл одоо наацхан би кино театрт ороод кино үзлээ гэхэд бүгд найруулагч нь урд нь ярьж байгаа залуучууд гараал явдаг те нэр хийгээл яагаад тэр 5 минут хүлээгээд тэгэл иймэрхүү жижиг сациг юм дээр бухимдах зөндөө гарцаа. Гэхдээ бид нар нөгөө нэг он цагийнхаа хувьд энэ одоо хотодсон амьдралд ороод 20 жил болж байгаа болохоор энэ бол ингээд дөнгөж би хамтаараа амьдрах гэдэг нийгэмд суралцж байгаа хүмүүс юм чинь харин ч бид нэг тэр ирээдүйд бүтээх тэр иргэншлийг ч юм уу яг тэр соёлт нийгмийг бүтээхт нь оролцож байгаа дөнгөж тэр энэ цэцэглийнхэн үеинд бид нар болохоор зүгээр л төвчээл өнгөрий суралцаал өнгөрий л гэж боддог шээ. Харгислын театртай холбоотой юмнуудыг жоох ухаж үзээд би яг үндэ ойлгоогүй л дээ. Тэгээд би юу гэж төгссөн бэ гэхээр арай өөр юм байна гэж төгссөн. Тэгэхээр та нар өөр байх гэдэг нь үү? Та нар өөр юм уу? Харгислын театрыг анх байгуулсан цагаас хойш би ямар нэгэн зорилго тавиагүй тий. Би абсурд театрыг түгээн. Эсвэл би ардын урлагийг залуучуудад ойлгоно гэдэг ч юм уу. Ямар нэгэн зорилго тавиагүй зүгээр л
хийх хүсэж байгаа юм аа л хийж байгаа. Заримдаа би хамгийн сүүлд одоо Dixon-ыг Хонконгийн DJ-ийн тоглолтыг зохион байгуулад Монголд анх удаага яг анхны гэдэг үг хэлэх жоохон онцгой л ахдаг. Тэгээ анх удаага экспериментал авангард тийм хөгжмийг лайв тоглосон байхгүй анх удаага болж байна. Гэтэл тэн дээр 15хан тасалбар зарагдахад урам хугарна нэстэй тий. Бид нар өөр байх гаагүй зүгээр л би өөрийнхөө мэдэрч байгааг тэр нэг урлаг гэж жинхэнэ урлаг гэж нэрлэдэг байгаа ямиг өөрийнхөө чадхаараа түгэх боломж нь хахад тэрийг л түгэж байгаа болохоос ямар нэгэн байдлаар өөр байх гад ямар нэгэн байдлаар буруу замаар нь ч юм уу тий өөр хаалгыг нь татах гээд байгаа тийм санаа бол ахгүй тий. Зөв чиг рүү массыг чиглүүлэх хүмүүс залуучууд хэрэгтэй санагддаг. Тэр үднээсээ асууя. Сүүлийн үед хэнийг уншиж байна уу? Хэнийг сонсож байна уу? Сүүлийн үед Steve Jobs-ыг уншиж байна. Гэтэ яг нь хэвлэгдсэн номын хувьд бол хожим баг. Би өөрөө зэн буддизм сонирхдаг. Тэгээ Steve Jobs зэн буддизм сонирхдаг гингүүд тэр номыг уншлаа л да. Тэгээд шөнө 3-4 хүртэл тэгэж ном тэрч суугаагүй ахиа утсан байна. Сонсох гэвэл хөгжим ингээд одоо хүмүүс шинэ юм сонсож байгаа гэхээр шинээр гарч ирж байгаа хамтлаг ч юм уу дуучин гэж ойлгоно. Гэтэл аль 60 онд хийгдсэн хөгжмөлөөс би дөнгөж нээж байгаа хамтлаг ч юм уу байна шүү дээ. Хөгжмийн хувьд тийм одоо харин сүүлийн үед ингээ баян сонсож байгаа хамтлаг бол хаяа гэдэг тэр өвөр Монголын сонсож байна. Авчрах гэдэг гэсэн тийм үү? Тийм, авчрах гал одоо үзэж тарандаа. Ирвэл юу бид нар тэндээ сонсох бол? Нуулгүй хэлэхэд өвөр монголчууд бидний ард яваад байгаа юм шиг байдаг шүү дээ. Тэр хамтлагийн гол онцлог гэвэл одоо юу гэдэг баруун тас айгүй алдарсаж байгаа байхгүй сүүлээд. Хятадтай бас маш хамгийн баг тэгээ бест селлер болдог тийм хамтлаг. Тэгээд айгүй сонирхолтой нь гэвэл одоо дуучин эмэгтэй дээд Монгол нэг бөмбөрч хоёр одоо бөмбөрч нь одоо өвөр Монгол гэтэл бас гитарч нь одоо Австрал одоо баян хуур тоглодог хүн Филиппин ч юм их тийм сонирхолтой хамтлаг. Тэр хамтлагаас ирүүл нэг тийм миний авч харснаар нэг тийм гуниг байгаад тахсан байна тий. Нэг юм руу яарсан. Тэгээ дууныхаа шүлгнүүд ч гэсэндээ төвдөд зориулсан дуу гэл тэгэхэд ингээд төвдийн тэр их чөлөөг ирэлхийсэн ч юм уу. Тэд нар зүгээр нэг гой сайхан дуу, гой сайхан хоолой биш. Цаана амир тийм гүн утга агуулгатай. Хаягийн дуунууд ч гэсэндээ яг тийм Монголоос хавсан тийм Монголоос хавсан тийм сэтгэл. Тэгээд хөгжмийн хувьд ч гэсэндээ манай зарим нэгэн ардын этник урлагийн хамтлагийг бодвол баруунч тэр Аз тэр илүү алдар төрсэн байгаа байхгүй. Хаягийн үед бол бас сайнхаг бол арай боломжтой байлгүй дээ. Хажууд одоо хөрш байгаа юм чинь тий. Тэгэхээр баг Хятадын хамгийн алдартай найруулагч Жан Има хүртэл хаягийн дууг ашигласан байлээ тий. Тэгэхээр үнэхээр бас хөлийн зөвшөөрөгдөж байгаа юм шиг л. Чи урлагийн шүүмж бичдэг лөө. Үзэгчийн хувьас тэгээд бас театрын урлаг энэс илүү хөгжил гараасаа гэж хүсдэг хүний хувьас. Шүүмж гэдэг чинь чанга штэ. Шүүмжлэх. Тэгээд чи үзэгч гэж ярьж байна. Үзэгчд бол шүүмжлэх хэрэгтэй ч гэсэндээ тэрийг илэрхийлж сэтгүүл дээр гаргана гэдэг. Ямар эрх байна уу? Яг би бичихгүй гэсэн чинь манай эрхлэгч бид нар бичихгүй бол өөр хэм бичих юм бэ? Өөрөө яг ингэснээр бич гээл. Тэгээд муулахыг мэдээж шүүмж муулах биш. Зүгээр аль болохоор ингээд плас юм бариад тэг яг үнэхээр энэ жижиг ямар байх ёстой гэсэн байхгүй л да. Ер нь хим хэмжээний юу юм? Юуг нь алдагдуулсан гэдэг ч юм уу тэр талаас нь бичсэн. Зүгээр ад жаргалтай амьдрал гэд хэлчихгүй байх гэж бодоод асууж байна л да. Чиний хувьд амьдралын утга учир чи юу вэ? Би мэдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл би 22 настай. Би мэдэх гэж амьдарч байгаа. Гэсэн нэг юм зориод ч юм уу. Гэхдээ нэг зориг гэхээсээ илүү зүгээр л хүсэж байгаа юм аа л юм. Зориг гэхэр чинь би одоо юу гэдэг ямар нэг юм гэж бодцоод тэрийг хүмүүст тулгах байхгүй гэж миний хувьд би зорилгыг тэгж хүлээж авч байна тий. Гэтэл миний хувьд бол зүгээр за энэ аяга би нягыг ингээд тавина. Энийг хүмүүс яаж хүлээж авах нь хамаагүй гэж тэрийг л би хүссэн юм хийж гэнэ гэж тайлбарлаа да. Зориг гэчвэл илүү юм тулгсан эсвэл ямар нэгэн цэгт хүрэх гэсэн илүү амбицтай юм болж хашаад баглаад хийчихэж байгаа. Надад их зориг гэж тавиад би дараа жил хитгцэн байна, ингэсэн байна гэхээс илүү зүгээр л би өөрийнхөө чадах би зүгээр л хүсэж байгаа таашаал авах юм аа л хийж байгаа. Тэгээд модоо би бүр мод гэж дуудмаар санагдаад байна. Надад энэ нэр маш их таалагдаж байна. Хүрээнд чинь нэгдээ хамт яриад сууя гэвэл боломж олох хүмүүст үзэгчдэд үргэлж бид нар нээлттэй хаана яаж
Ерөнхийдөө бол бид нөгөө Facebook гэдэг чинь одоо тэгээд амар их ажил амжилтдаг юм байна. Бид нар чинь тоглолт Монгол янз бүрийн Facebook-ээр дараадаг. Тэгээд Харьслан театр гэдэг бид нар Facebook-т групп байгаа, бас пэйж байгаа. Тэгээд бид нар шүлгийн уншлага зохион байгуулдаг. Тэрэн дээр хүссэн хүн болгон ирээл өөрийнхөө дуртай яруу найрагч шиг шүлгийг уншиж болно, уншихгүй сосоо суучих болно, хүснээ хийж болно. Бид нар нэг тийм ер нь яг 101 уулзалтгийн өвөл шинэ жилээ гэж хийцгээдэг. Тэгэл дуртай өгч мө тавьцаагаад бид нартэй нэгдээ бид нар энэ хүмүүс одоо абсурд жүжиг гэж юуг яриад байгаа тий гэж мэдхийг хүсвэл манай пэйж дээр бич дээр утасч дээр үргэлж нээлттэй байгаа. За тэгэхээр намаа миний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд яг энэ өнгөө хадгалаад одоо насан туршдаа энэ өнгөөрөө байгаарай л гэж чамд өрөөй дөө. Тий. Өрсөн баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Бас хит их юм хөвшмөл байгаа үед те нэг юм ганц нэг чимэг өөр өнгөд байгаад бид нар бас тэрийг хүлээн зөвшөөрөөд энэ надаас өөр болохоор муу биш зүгээр л өөр гэд хүлээгээд авчих нь бас их зүгээр зүйл юм болов гэж бодож юм. Тэгээд бас оюун номны маань ярьцлах сонирхолтой байлаа. Тэгэхээр сүүлийн тэмээний ачаа үндэ гэж өнөөдөр би маш сонирхолтой нэгэн зочин гөрсөн. Тэр бол дижитал хамтлагийн дуучин Эрдэнэлэг. За Эрка. Эрка чи Эрдэнэлэг гэдэг байсан юм уу? Өнөөдөр би дөрөв урилга нэвтрүүлгийнхаа зочныг маш сонирхолтой гоё нэгэн өнцгөөс нь өрсөн юм а. Эркаг би хэддэх удаага урьж байгаа үү? За тэгээд өмнө нь өргөхт нь бас амжаагүй. Тэгээ одоо яг тэр цагаас хойш юм бол ингээл дугаар болгоныг алгасахгүй үздэг үзэгч нь болцсон. Тэгсэн гэр бүл дотор халуун яриа өрнөж байгаа шүү дээ. Энэ их гоё нэвтрүүлгээ гээл. Намайг энэ нэвтрүүлэгт уулна урьж ийсэн ингээд. Орохгүй яасан юм бэ? Тэгээд арай ахад урахаар нь айгүй их тийм баяртайгаар хүлээж аваад тэгээд зүгээр ганцаараа ч ирсэнгөө те. Тэгээд тэр гэр бүлийнхэн ч бүгдээрээ суугаад үзэж байгаа юм чинь. Ийм гоё нэвтрүүлэгт бас гэр бүлийнхэн гишүүдтэй бас ирсэн байгаа. За тэгвэл нэг гэр бүлийн гишүүдийн бас. За гэр бүлийн гишүүдийн нүрий. За өнөр өтгөн. За хамгийн За манаша нэг зарим нь сууя. Ингээд Өнөөдөр миний хүсэл биелж байгаадаас айгүй баяртай байна. Тэгэхээр Эрдэнэлэг гэдэг аавтай бид нар ярилцах нь тийм үү? Тийм байна. Тэгэхээр Эрка нэр нуулгүй хэлэхэд би бүр дуу алдсан л та. Тэгээд тоглоом шогломоор бурхан минь 5-5 хүүхдийн эцэг хүн байж штэ энэ ч надаа. Тэгээд шууд ингээд урлагийн бүтээлүүдийн бурхтын бүтээлүүдийг харах сайхан байна л да. Яг хэдэн насны зөрүүтэй? Хэдэн жилийн дотор 5 хүүхэдтэй болсон бэ? 2 насны зөрүүтэй тий. Танилцуулаач дээрээс нь. За тий. Том охин маань их үжин. За тий. Одоо хэдэн настай? Одоо 15 настай. За дараагийн хүү маань инх бэлэг 13 настай. За тэгээ дараагийнх нь инх саруул гээд 11 настай. За тэгээд 6 настай. Инх аялгуу. За тэгээд инх хүсэл. 2 настай. Бүгдээрээ инхтэй юм байна тийм ээ. Тийм байна. Инх гэдэг нэрийг угаасаа өөрөө л хамгийн эхлээд ч нөө том охин төрөхөд өөрөө би инх үжин гэдэг нэрийг өгчээсэн. Тэгээд яг нөө нэг том нь инх болохоор тэгээд инх гээл. Тэгээд дөрвөн инх хүү төрсөн биз дээ. Тэгээд уран бүтээлч хүний арын амьдрал ямар цаггүй наргүй лээ тийм ээ. Тэгэхэд өнөөдөр ингээд 5-5 хүүхдийн эцэг гэдэг үнэхээр сайхан энэний ард бас гайхамшигтай сайхан ихнэр байгаа да. Дуу хоор гээл ингээд явж явах бүх цагт ард яг нөгөө бат цайзуулж сөхсөж идэг хүн л одоо энэ амьдралыг одоо ч ингээл бидний энд байж байгаа тэнд бас сөхцүүлэх ажлууд ихтэй байна тийм ээ. Тэнгүү тэнд бас ингээл завгүй гүйж байгаа шүү дээ. Гэр бүлийн менежер. Тийм. Тэгэхээр одоо хамгийн гол гэр бүлийн чинь зохицуултыг хийж идэг хүн бол яалтчгүй ихнэр. Тэгэхээр одоо аав болсон сэтгэлээсээ хаваалцаа шүү дээ. Хамгийн том үжин дээр. Тий. Анх жаахав тэгэл юу хийж исэн юм аа. Өөрөө жоохон хүүхэд байсан бас. Тийм. Тэгээ нөгөө нэг яг ингээл бүр болно гэл бүх юм төлөвлөгдөөгүй те. За тэгэл эхний хүүхэд ингээл төрж явах яг тэр акшнд бол энэ эхнэлгсэн эмнэлгийн гадаа үүр цайгаал нар мандж ирсэн. Тэгэхээр яг нөгөө үүр цайгаалт хүн нойр хүрдэг шүү дээ. Яг нойр хүрээ альстаа ингээл дугжирж исэн чил хөөй хүүхд чинь төрчлөө сэрээрээ гэж. Тэгээд одоо аавын хувьд бол одоо хүүхд нь бас хүүхдтэй болж исэн те. Анх удаа ачтай ач болж байгаа. Тийм тэгээд аавын хувьд бас их тийм аав ээж хоёр бол их догдолж исэн ч бах те.
Миний хувьд болохоор тэнд өөрөө хүүхдүүдийг ааваараа сэрээлгээд хүүхдтэй болсныгоо сонсон. Тэгээд яг дэше гараад нөгөө харсан л та нөгөө коридороор ингээл аваа явж исэн. Тэгэл нэг юм улаан нэлцраа юм. Тэгээд яг анх болохоор нөгөө хүн тэгдэж ш амар их баярлдаг гэдэг ш. Миний хувьд болохоор юм таны мэдгүй гайхахаас ирсэн байдалтай. Сайхан байна тийм ээ, бид нар их гоё олон ам бүлээрээ сууж ин тэгээд ер нь орчин цагт бидний үеийнхэн маш цөөхөн хүүхэдтэй болсон. Эрка ер нь яагаад ийм олон хүүхэдтэй болов? Угаасаа олоолаа олно гэж төлөвлөжээ үү? Дээр үед ч угаасаа хүмүүс ч их тийм өнөр өтгөн байсан шүү дээ. Тэгээд яг тэр өнөр өтгөн гэр бүл гэдэг бол хамгийн аз жаргалтай тий. Тэгээд хичнээн магадгүй зүгээр социализмын нийгмийг харахаар талхмааслаас өөрөн байхгүй гэл ингээл хүмүүс ярьдаг байсан ч гэсэн тэнд аз жаргал нь юу байсан гэхээр яг тэр олуулаа байдаг тэр гэр бүл. Тэгээ би ч айлын 4 хүүхдийн дээрээс 2 том. Тэгээ ерөөсөө олуулаа байх гэдэг бол бидний хувьд бол хамгийн сайхан аз жаргал. Тэр цэцмаа ингээл сандгийн баг байхад ингээл ах дүүнэр бүгдээрээ цугулчаал тэгэл ганданд манай юу гэсэн хашаанд ингээл бүгдээрээ нэг амралтын өдрөөс ч юм уу. Тэгээ бужигнаад байж сайхан байдаг. Одоо ингээд өөрөө бас олон хүмүүс эцэг болоод ингээд байж хахад яг эдгээр нөгөө бид нар ч ингээд баг баг чинь ээлжлээд концерт тоглож моглоо. Би үнийгээ зарлаа те. Тэгэл тоглодог байсан. Одоо яг ингээд манай хүмүүс бүгдээрээ л бас ээлжлээл дуулаад бүжиглээд концерт тоглоод яг л нөгөө бидний бужигнжсэн тэр цаг үе эргэл харагддаг гоё. Манай 10 жилийн ангийнхан анх ингээд манай охин төрсэн байж хахад ирж байгаа нөгөө баяр үр гэж ирж байгаа. Тэгэл за юу яадаг би ч ангийнхнаас хамгийн ихний хүүхэд байсан байхгүй. Тэгсэн чинь за юу ганцаараа байгаа дими баха ахаа нэгийг төрүүлдэ зодолтоод өсдөг байхгүй гээд шоглон болол ярьжсэн байхгүй. Тэгэл яг төд удалгүй ахаад хоёр дахин төрсэн байхгүй. Тэгсэн чинь ахаад ирэхдээ хоёр дахь дээр ирэхдээ за хоёр хүүхэд зодолтоор шүүгч хэрэгтэй. Тэгээд шүүгч төрүүлсэн. Гэх маягаар ингээд шүүгчтэй болоо тэгээд сүлдө одоо энэ чинь ингээд сагсан бөмбөгийн багтаа болсон. Ийм хийжин ганцхан охин. Тий. Айлын том хүүхэд охин багтаас аав ээжтэй хантай тэгээд араас нь дөрүүн дэрсгэн эрэхтэй дүүнэр гараад ирсэн тий. Нэг зүг бишээ. Тэгээд өөрөө баг эрэхтэй ах гэж бодоод. Өөрийгөө эрэхтэй гэж бодсон. Иршүүд болсон. Дандаа эрэхтэйчүүдтэй байсаар байгаа дөө. Тэгээд найзуудын дач амар иршүүд. Тийм болчтой юм бэл. Одоо найзууд донд нь ийм олон дүүтэй ер нь найз байгаа юу? Байхгүй. Тэгээд дөрөв дүүтэй гэдгийг сонсоод бүр амар гайхаад тэгдэг. Их үжи одоо ахаа дүүтэй болохыг хүсэж байна уу? Эмхтэй дүүтэй болохгүй. Эмхтэй дүүтэй. Тэгэхээр манай 5-5 хүүхдүүд маань бүгдээрээ урлагийн намирт. Мэдээж уран бүтээлч аавын хүүхдүүд бүгдээрээ аав ястай. Инх хүчингээс эхлэе тэхөө. Инх хүчингийн хувьд ямар аав ястай? Би дуулж бүжгэлдэг. Тэгээд харин энд бүжгэлнэ. Бүжгэлнэ. Ганцаараа. Яг ингээд хүүхдүүдэд дуулан бүжиглэн гэхээр айгаад байгаа шүү дээ. Гэртээ бол ерөнхийдөө яадаг бол гээд айгаад байгаа шүү дээ. Гэртээ яг концерт тоглож чи тэр бол гэр бүлийн дотор нөгөө нэг инээлдэл фаны болгоод явчихдаг шүү дээ. Одоо олон нийтийн өмнө ингээд одоо зурагтаар бүжиглэн гэдэг чинь. Ээжээ дагаж явж шүү дээ. Бөөнөр очиж үзсэн. Өөрөө баг TR юм биш үү? Бөөнөр аваад очиж үзсэн үү? Тийм дүүтэйг авчихсан. Тэгээ тоглолт нь ямар санагдсан бэ? Амар гоёсэн. Аав хянах уу? Аав зөвлөх үү? Аав оролцохгүй. Тэгээд аав зөвлөгчгүй шүүмжлэгчгүй. Тийм үү? Бөөр нь орчин. Ээжтэй эдгээр бол нэлээд юм ярьдаг юм шиг үү. Эдгээр чи ерөөсөө маф штэ. Тийм. Намайг ингээд юм хийж яхад нь харахаар нуучт. Одоо ээж нь толгойлагч. Тийм. Тэгээд ээжтэйгээ зөвлөлдөө л үзээд байна.
Одоо сая энд ирнэ гэл ийм нэвтрүүлэгт орохоор боллоо гэл гэсэн би яг юу гэж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэл одоо л ингээ харж шүү дээ. Би Эркагийн ихнэр Оги гэж сайхан бүсгүй байлээ. Холбогцсон. Хөөхтүүдийн тухай ярих гад энэ бяцхныг бүжиг хийдэг гэж хэлсэн надад. Миний 2 настай хүү бол зүгээр л та нар үзээрэй л гэж хэлсэн. Бүжиг хамтлаг гармаар юм биш үү? Миний хүүчээс амар бүжиглэн. Тэгээд жоохон хоолоо нүвцэн чи өнөөдөр жоохон уртаа. Үеийнх нь бүх юмд ингээл эрхэлж ээж аавтаа гэж хаад хүрхэд дандаа дүүнэрээ ирэх ууртай үе чинийг дандаа хард идэг. Байдгүй. Тийм үе байдаг. Тэр үед яах вэ? Тэр үед тэгэл амар уур гүрэл гомддог. Ямарваа нэгэн уран бүтээл төрөхөд хамгийн анхны үзэгчд бас хамгийн үнж фэнүүд бол хүүхдүүд байдаг байх та. Тэгдэг юм уу? Хүүн их бэлэг байлаа тийм ээ. Ангийнхан чи мэдээж дижитал Эркагийн хүү өдр гэл илүү өөр хандах уу? Тийм хандлагууд тэр анзаарэгддэг. Нэг өөр харагддаг юм уу? Зүгээр л ингийн. Өөрөөр хэлбэл зурдаг гэж байна шүү дээ тийм ээ. Голцоо ямар чиглэлээр зураад байна уу? Тэгээд энэ бүр цаашдаа мэрэгжил болгож болохоор сонгоцсон уу? Зүгээр сонирхол нь уу? Там болоо тийм зургаар явах хүсдэг. Зураач болох хүсэлтэй. Голцоо тэгээд ямар сэдвээр чиглэлээр зурахыг гэж боддөг юм? Эхэндээ бол дандаа ингээд хөөхөлдөө үздэг. Тэгээд дортой болохоор тэрийгэ зурдаг. Тэгээд одоо сүултээ бодохоор одоо хүн зорж үзэж байгаа. Ямар чиглэлийн бүжиг бичлдэг? Би ямар жүжиг хэлсэн. Хүмүүсийн нэг ойлголт байдаг шүү дээ. Тийм ээ. Хошин шогийн жүжигчид одоо жишээлх юм лаглууч юм амбигийн гэр бүл одоо өдөр шөнөгүй хошин шог шиг ингээ байж идэг гэсэн ойлголт. Дижитал Эрка гэхээр эднээд бол ерөөсөө тэр жигээр концерт л болж идэг. Тийм л ойлголт бол яг хүмүүс. Ер нь бол юу яадаг юм аа. Дуулж бүжиглэх гэдэг бол манай гэрт бол байнгын л нэг ингээл байж идэг л зүйл. Тэр бол нэг юм бусд гэр бүлүүдийг бол магадгүй харьцангуй илүү ээж магадгүй. Тэгээд сураг сонсдгийн. Сургууль дээрээ бүжгийн тулаан болоод оролцоод. Тэгээд нөгөө нэг ангийнх нь яг ингээд идүүлээд ирэхээрээ инх сар бол авардаг мав. Баатлахаар ер нь сөүлийн тэрийг бол би зүгээр сураг сонсоод байгаа шүү дээ. Яг нүдэрээ бол хараагүй. Харин яаж бүжиглдэг нь одоо л харъя та. Gotta get that boom boom boom, 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 that boom boom boom, that boom boom boom. Yo, I got that hit to beat the block. You can get that bass on below. I got that rock and roll, that future flow, that digital spit, next level visual. I got that boom boom boom. How to beat bang. Jogging my style, they try to copy my swagger. I'm on that next. Сураг сонсоход тийм юм яригддаг, сонсогддаг юм сонсогд ингээ сайн ярьлаа шүү дээ. Тэгэхэд эцэг эхийн уралд хэр очдөг вэ? Сургууль соёлоор нь хэр эргэж гин? Хэр идэвхтэй аав бэ? Ер нь бол сургууль соёлоор орохдоо муу. Яг л ээж нь л ерөөсөө хүүхдүүдийнхээ хойноос яг явж идэг. Тэгээд сургуулийн хичээл эрхлэгчтэй нэг орж уулзаад тэгээд дөнгөж сайхан нөгөө сургуулаа шилжсэн юм аа хүүхдүүд. Би чи 96-г төгссөн байхгүй. Тэгээд өөрийнхөө төгссөн сургуульд бас хүүхдүүдээ оруулаад ингээд төгсөгмөр байна гэдэг. Тэгээ орж уулзаад сая шилжүүлээд 96-ад бүгдийг нь оруулсан баг. Ингээд өдөр тутам ороод уулзаал юм уу. Тэгээд эцэгхийн урал дээр нь байнга суугаад ээж амждаг юм л та. $14 жилийн ой болж байгаа. Баяр яг өнөөдөр. Суралцныг үзээд эргээд сумаар ярьцгаая. За сайн байна уу? За. Сайн байна. Айр дуулцаагаа сонион багчны. За, дөрөв урлагийн нэвтрүүлгээс гээ Эрдэнэ нэлэг таныг Монголын үндэсний олон нийтийн телевизийн дөрөв урлаг ток шоу нэвтрүүлэгт хүндэс чанар урьж байна. За баярлалаа. Ер нь бол үндэсний телевизийн бас нүүр царай болохоор юм гайхалтай гоё нэвтрүүлэг хийж байгаа дөрвөн залуутаа бас баяр хүргэе. Баярлалаа. За. За сайн сайхан юу байна? Хуучлах хоёлоо одоо сайхан хууж өргөнө шүү дээ. За тэгээд ерөнхийдөө уран бүтээлээ гэж явж байна. Ажил болоод амралт тэгээд одоо бүхэл зүйл ингээд өдөр тутмын ажил маань амралт жимшиг те ажил жимшиг ингээд өрнжийдэг.
Тэгэл нэг студиээр ороод видео юм уу эсвэл саунд студиээр ороод ажиллая гэж явж явах таахгүй. Кайф аваад жаргаж явж идэг юм чинь. Яг ингээд хамтлаг гэдэг чинь хамтаарлаг гэдэг шүү дээ. За өнөөдөр жишээ нь ингэж байгаа. Миний машин гардаг өдөр гингүүт мөнгөнөө намайг гэрээс ирээд авч байгаа. Тэгээ мөнгөнөөгийн машиныг ашиглаад ажиллая гэж явж байгаа. За тэгээд яг мөнгөнөөгийн машинд суугаад хэдүүлээ нөгөө шинэ хийсэн хөгжмөө сонсоод тэгээ санаа оноогоо ярилцаад машин дотор ажил явагдаад байгаа байхгүй. 8 такт өгөх юм бол айгүй хурдан тачигнаал өнгөрөх юм бэл. Хааку явж нэг үзье. Тэгэнгүүтээ дөрүлээ ээлжилж нэг дахилт яг бүтэн нэг явж үзье. Дарараран дээрэрита дарараран дээрэрита гэдэг нэг хэсэг явж байгаа ш. Мөнгөнийг харин гоё тохих юм уу? Барабара антамаар гэдэг нэг юм уу? Одоо ингээд 4 такт болчих жоохгүй. Сая миний хэсэг миний сая явсан шиг хэсэг чинь 4 такт болчих жоохгүй. Тэгэхээр амар хурдан явчих. Мөнгө гараад дараа сабутаа. За ингээд 4 урилга дээр уулзцгаая. Уран бүтээл төрж байгаа агшин бол илүү их гоё сонирхолтой санагдаж байна, тийм ээ. Мэдээж бас ирэхэд нэг юм үзүүлэх гээд. За. Энийг надад чи хэдэн жилийн өмнө бэлгэснээ санаж байна уу? Айгүй их өдөр гэж бодлоо. Яах гарсан гэхээр чи 2007 онд л байх та. Айгүй их нандгинж явд юм а энэ хараад. Зулаалаа. Чиний бичиг мөн байна уу? Мөн байна. Бодлоо арайг байгаа эз. Тэгээд энэ сэгдээ одоо нуурчим үлдсэн үү? Энийг байгаа байхдаа гэхдээ цөөхөн тоогоор байгаа. Цөөхөн тоогоор. Энэ айгүй нандин тий. Тэгээд энэ дээр байгаа дуунаас бас санд дуулаач гэвэл яадаг ба тэгээд. Дурлал хайрын хилдэг агуулгадваа. Сулаатаа бас энэ цомгийг яг л одоо яг ингэж хадгалаасаа гэж хүсэж. Олон биш гэсэн. Нөгөө нэг одоо ингээл энэ телевизээр орж ирэхэд үргэлж яг энэ телевизэд одоо ингээд дурсахсан хүмүүс бас байдгийн. Тэгээд яг орж ирээд ярьдаг ярианы сэдв дотор заавал байдаг. Чиний цомогч юм болохоор нангинтаас бусад юм би ингээд CD-ний цуглуулгатай. Тэгээд CD-ний цуглуулган дотор биш. Яг тэр дээр ингээд тусдаа ингээд байж идэг чиний цомог гээл ингээд ярьдаг байхгүй. Тэгээд яг л тэгж бодож хийсэн юм л та нөгөө. Би болохоор дуулан гэхдээ шинэ уран бүтээлээс дуулдаг юм уу гэсэн бодолтой ирсэн. Тэр бас өнөөдрийн дөрөв урилга нэвтрүүлэг маань их сайхан жаргалтайгаар өндөрлөх нь байна. Дараагийн нэвтрүүлэг рүүгээ тийм ээ. Бөөн инээ даз жаргалыг түүчилэх нэ. Тэгэхээр өнөөдөр дижиталын Эркагаа аав Эрдэнэлгээр харах сайхан байна Эрка. Тэгээд ийм олон гоё бүтээлүүдийг харахад сайхан байна. Тэгээд гэхдээ бас энэ бяцхан их аялгуугийнхаа шүлгийг сонсох хөстэй. Бас энд оюутан залуучууд маань хайртай дуучнаасаа дууг нь хүсэж байгаа тийм ээ. Аауд бас одоо өгдөг болмаар юм шигэ те Эрка. Тэрийг харин юу ягараа тийш уламжлалт уламжлах уу? Телевизийн та бүхэн уламжилж байна. Тэгэхээр зулаадаа бас маш их баярлалаа. Ягаад тэгэхээр энэ өнцгөөс одоо дижитал ярихыг харуулсанд нь бол үнэхээр гоё санагдаж байна л да. Одоо байнга л уран бүтээл ярьдаг бол өнөөдөр бас 5 хүүхдийн эцэг гэдэг талаас нь бас хүмүүс мэддэггүй байсан байх. Би ч гэсэн анх хараад бас шууд үнэхээр бас бахарх сэтгэл төр шоконд орж илаа тэгээд. Тэгээ манай энэ та бүхэндээ бас нэрээ баярлалаа гэж хэлмээр байна л да. Ягаад тэгэхээр би ч ингээд нэг ороод ярихаараа л тийм ч уран бүтээл ингээл ярьдаг. Одоо яг ингээд суусан чинь өөрөө бас төсөөлж байгаагүй юм байна л да. Гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ ингээд сууж байгаа нэвтрүүлэгт орно гэж юусоо бодож байгаагүй. Яриа суусан ч ярих гоё үт юм байна. Яг зулайг анх санал тавихад нь бас жоохон эргэлцэж ирсэн. За тэрийн тим юмд би жоохон дурггүй дээ. Янз бүрийн байдлаар ингээд хүүхдүүдэд байна жоохон эргүүлээд жоохон тийм байх үедээ гэж болгоомжилж ирсэн байхгүй. Яг ингэсэн чи их сайхан байна. Амьдрал өөрөө олон өнгө. Тэгэхээр өнөөдрийн дөрөв урилгын зочдоос л тэдгээр олон өнгийн төлөөллүүд байлаа. Ингээд дөрөв зочиндаа баярлалаа. Аавыгаа дуулахаас өмнө инх аялгаа бас шүлэгтэй ирсэн байгаа. Тэгэхээр шүлгийн сонсоод дараа нь дижитал хамтлагийн 14 жилийн ойд зориулсан цоо шинэх уран бүтээлээс нь бид нар түргэнэ. За инх аялгаа. Оюун ундраа сургуулийн нэгэн хэлбэр. Нэгийн 7 бүлгийн зааван зарж сурагч инх аялгаа. За. Одоо чи 7 молоо гэдэг. За шүлгийн шиг аялгаа. Атгар багхан битээ атаар дөрөв зантай тун ховор сэтгэлтэй таатай хүү гэж байжээ. Улаан луван алим жимсэг угаалгүй эцдэг гин отлож яжин нэлгээд уурал чардаг зантай гин зөрүү таатай гэдэс зөндөө хонгаар өвдөд идэрхий болохоор нь
эмч дууджээ. Тэргэн дослон тэргэн зүрээд тодорхой онш тогтоож гин. Тэгвэл ямар айхтар юм гэж тийм байна. Болжмор биш вэ? Сандахгүй. Тийм мундаг. Одоо аавынх нь авьяасыг үзсэн ээ. Дахиад нэг охинтой болохоор 8 л болоод манад ирээрээ. Энд төрөлсөн ирсэн залуучуудын маань амьдралд гэрэлт өдрүүд маш олон болтох бай. Тэгээд дандаа гэрэл гээгээ засруулж амьдраарай гэж хүсье.